За сайн байцгаана уу? Оюутан Монгол подкастын шинэ дугаар үгээр эхэлж байна. За өнөөдөр манай зочноор санхүү эдийн засгийн их сургуулийн Нэхлэн бодох бүртгэлийн тэнхимийн төгсөх курсын оюутан Түмэн Жаргал оролцож байна. За түүний талаар товч танилцуулах юм бол Улсын Нэхлэн бодох бүртгэлийн олимпиадад оролцоод эхний топ 10-д шалгарсан сэтгэшгүй хэмээх бас санхүүгийн клубын тэргүүн асан ийм мундаг охин оролцож байна. Тэгээд бидний урилгыг бас хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа. Өөрийгөө бас нэмж танилцуулах зүйл байвал нэмж танилцуулнаа. За сайн байцгаана уу? За юуны өмнө энэхүү подкастт урьж оролцуулсанд маш их баярлалаа. За мөн түнжлийн энэхүү подкастыг хүлээн авч сонсож байгаа та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алтан гэрлийн Түмэн Жаргал гэдэг одоо Нэхлэн бодох бүртгэлийн мэрэгчлэр санхүү эдийн засгийн сургуульд 4-р курсад суралцж байгаа ийм оюутан байна. За баярлалаа. Юун түрүүнд яриагаа өөрөө чинь 10 жилээс эхлэе гэж бодож байна. 10 жилдээ ер нь ямар хуу сурагч байсан бэ? Тэр талаараа бас хуваалцсан уу? За 10 жилдээ бол бага ангита Баянгол дөргийн гоцоос 93 дугаар сургуульд 7 дугаар анги төгсөл суралцж агаад 8 дугаар ангиасаа өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль руу шилжиж суралцсан. Тэгээ хуучнаар бол Монголын эдийн хамтарсан сургууль гэдгээр нь хүмүүсээрээ сайн мэддэг. Тэгээ 10 жилдээ бол ерөнхийдөө бас хичээлүүддээ илүү анхаардаг. За тэрнээсээ гадна бас чөлөөт цагаараа өөрийнхөө сонирхлыг бас зарцуулдаг. Тэгээ манай сургуулийн хувьд бол онцлог нь нөгөө хүүхдүүдийн зохион бүтээгч чадвар руу бас илүү анхаардаг. Тэгээ тэр чутгаараа яг математикийн гүнзгий анги, за тэгээ дээрэс нь компьютер програмчлалын мэрэгчлэр бас давхар сурж 10 жилээ болвол төгссөн маа. Тэгэхээр ерөнхийдөө бол бас нэлийн одоо оюутан болоод ч юм уу цаашдаа ажлын байранд гараад шаарддаг хэрэгтэй чадруудыг сурагч байхдаа олж авсан байна. Тэгэхээр сурагч насанд ч үйлсэн хөгжилтэй гоё ч юм уу тийм дурсамж бас юу байна? Эсвэл эсэргээрээ сурагч дүүнэртээ одоо оюутан болох ч байгаа тэр дүүнэртээ юу гэж хэлхийг хүсэж байна? Юм зүйлээ хэлж болно. За сурагч байх хугацаанд л ерөнхийдөө анги хамт олон ерөнхийдөө бол айгүй гоё ур амьсгалтай байсан болохоор ер нь айгүй аз жаргалтай тийм гоё дурсамжуудаар л айгүй дүүрэн байдаг. За тэгээ яг оюутан болохын хувьд л сурагчийн ширээнээс оюутан руу шилжихэд айгүй сууд сурцсан байх хэрэгтэй юм санагдсан. Хоёрдугаарт тодорхой хэмжээний ачаал дааж чаддаг байх хэрэгтэй, цагийн менежмент сайтай байх хэрэгтэй. Тиймэрхүү зүйлүүдээр нь өөрөө төлөвшүүлсэн байхад оюутан болоод ч гэсэн ер нь хөл алдахгүй явчихна л гэж бодож байна. За тэгэхээр сурагч манай подкастыг сонсож байгаа сурагч нар байх юм бол Түмэн Жаргал ихчийнхаа өгж байгаа энэ хүнтэй зөвлөгөөнүүдийг бас өөрсдөө хэрэгжүүлээрэй. За ингээд 10 жил ерөнхийдөө бас хичээлүүддээ нэлээд анхаардаг юм байлаа. Тэгэхээр оюутан болох төглөө яагаад Нэхлэн бодох бүртгэл гэдэг мэргэжлийг сонгов? Бас яагаад санхүү эдийн засаг гэдэг энэ сургуулийг бас сонгож оролцох болсон бэ? За миний хувьд бол бүр яг за би яваал олно гэж сонгож орж ирсэн хүн бол бас биш. Тийм би яг элсдэр ерхий шалгалтаа бол нийт 10 хичээлээсээ 7 хичээлэр нь бол өгч байсан. Тэгээд ер нь бол яг дотроо 2 үндсэн чиглэлтэй. За нэг бол Нэхлэн бодогч болно. Эсвэл ангаахын чиглэл рүү би хүний хэмжээр мэслийн хэмж болох мөрөөдөлтэй байсан. Тэгээ яг 2 чиглэлээрээ хоёулангаар нь аль нэгийг сонгож чаддгүй. Тэгээ ямар ч гэсэн элсдийнхаа ерөнхий шалгалтаа өгөөд тэгээ яг сүүлийн сонголтын дээр ирээд яг 2 мэрэгчлээ бодож үзсэн л дээ. Тэнгүүд яг хуу хүний характерт маань одоо Нэхлэн бодох бүртгэлийн мэрэгжил илүү тохирч байсан. Одоо яг зан чанар, ерөнхий өөрийн төлөвшлөлтөн ч гэсэндээ. За тэгвэл одоо Нэхлэн бодогчоор сурья. За тэгвэл надад хамгийн одоо чанартай боловсролыг хамгийн одоо өндөр өгөөжтэйгээр аль сургууль өгч болохоор байна гэд үзэхэд манай гэр бүлийн хувьд бол одоо санхүү эдийн засгийн сургууль гэж сонгосон. Одоо бас өөр хүмүүсийн хувьд бас ондоо байж болох ч гэсэндээ миний хувьд бол хамгийн бэст чиглэл нь санхүү эдийн засгийн сургууль байсан. Тэгээ дээрээс нь ерөөдөө манай аав ээж хоёр бас санхүүгийн хүмүүс. Хоёулаа бас санхүү эдийн засгийн дээд сургуулийн бүтээгдэхүүнүүд. Тэгээ багаасаа яг санхүүгийн хүмүүсийн хажууд бас өссөн болохоор тэр бас нөлөөлөл байсан баг. Тэгээ ерөөдөө эцсийн шийдвэрийг бол өөрөө за би Нэхлэн бодох бүртгэлийн мэргэжлэр санхүү эдийн засгийн сургуульд сурнаа гэж орж ирсэн байгаа. За тэгвэл баг одоо гэр бүлээрээ л одоо санхүүгийн мэргэжилтэй юм сайхан хүмүүс сайхны. За тэгвэл санхүү эдийн засгийн их сургуулийн ингээ сонгоод ингээ ороод ирлээ. Орж ирээ суралцж байхад ямар санагдчих вэ? Бусад сургуулиас бас юугаар ингээ ялгараад байгаа юм шиг санагддаг бэ? Энэ тал дээр.
За хамгийн ихний одоо онцлог нь бол манай сургуулийн хувьд сургалтын чанарыг нь бол угаасаа нийтээрээ мэдж байгаа. Тэгэхээр нийгэмдээ угаасаа ийм нэг нэр хүнд нь бий болсон. Тэгэхээр тэр нэр хүндийг бий болгохын тулд яалтчгүй төгсөж байгаа хүмүүс нь маш чадвартай байна гэсэн үг. Тэрнийг дагаад өндөр нөгөө мэдлэг боловсролын чанартай байна гэсэн үг. Тэгэхээр энэ боловсролынхаа системээр бол хамгийн түрүүнд манай сургууль ялгарч байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол одоо яалтчгүй хичээлийн ачаал бол их байдаг санхүүд. Тэгэхээр нөгөө оюутнуудын хувьд сууж одоо чаддаг хүүхдүүдэд илүү ингээд 4 жилийн хугацаанд одоо яг ингээд заахгүй ч гэсэндээ цаагаар ухамсарт нь айгуу тийм төлөвшөл болоод суучт юм шиг бас санагддаг. За тэгээд дараагаар нь бол яг хөө бусад сургуулиудын дотор нь орж үзээгүй ч гэсэндээ манай сургуулийн хувьд бол харьцангуй одоо ёс зүй, ёс суртахуун тэр төлөвшөл оюутнуудын бие авч явах байдал дээр нь бас илүү анхаардгаараа онцлогтой гэж бодчих. За тэгэхээр хэрвээ манай сургууль дэлгэхээр сонирхож байгаа 10 жилийн төгсөгч 12 дугаар ангийн сурагч нар байх юм бол та бүхэнд бас чанартай сайн боловсролыг манай сургууль олгох боломжтой байгаа шүү. Тэгээ та нар өөрсдөө сонголтоо бас сайн бодож аваад хийгээрэй гэж зөвлөе. За тэгэхээр буцаад ярианда ороход за оюутан нас ингээ 1-р курст ороод ирсэн те. Ер нь төсөөлж ийснээс ямар байсан бэ? За оюутан болоод ийм болох ч бодлоо. Ямар байх бол гэл те. Сурагч явах тэгэлээд ч те. Оюутан боллоо, том боллоо гэх тэгдэг. Тэгэл ерөнхийдөө ямар байсан бэ? Төсөөлж ийснээс хэр өөр байв эсвэл илүү гоё байв уу? За миний хувьд л яг анх ийш өгч бол тоо хамгийн өндөр босготой сургууль нь шүү дээ санхүү. Тэгэл заастаа амар мундаг хүүхдүүдтэй орондоо. За тэгээ ер нь л өөрөө хитэхгүй л өстэй чирэгдэндээ гэж айгүйх тийм бодолтой орж иржсэн. Тэгэл ер нь л 1-р курсээс орж ирэл шууд хичээлдээ айгүйх анхаарал ихсэн. Тэгээ миний хувьд л оюутан болсноос хамгийн ихний анзаарэгдсэн зүйл нь гэх юм бол айгүйх өөрийгөө ингээд нээлттэй байх хэрэгтэй болж гисэн. Тэгээ миний хувьд бол бас тийм амар нээлттэй нийтч хүн бол бас биш байсан. Тэгээ тийм болохоор өөрийгөө одоо бусдад зөв илэрхийлэхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр чадварууд айгүйх хэрэгтэй юм байна гэдгийг бол оюутан болон хамгийн түрүүнд ойлгож байсан. За тэгээд дээрэс нь яг ингээд өөрөө хичээлээ одоо минь цагийн зохион байгуулалтаа гээд явхад бол бас болохгүй тийм амар хүнд зүйл бол бас биш юм байна л гэж ойлгож авсан. Яг үнэн. За сая л ингээд оюутан нас болоод те өөрийнхөө expectation төсөөлөл тэр бүх зүйлүүдээ ойлгож авсан зүйлүүдээ ярьлаа. Тэгэхээр бас өөрийн чинь нэг хувийн зүйл рүү ингээд асуухад оюутан насны одоо хайр дурлал ч юм уу үерхэл нөхөрлөл те тэр талаар оюутан насыг одоо тийм гоё ярмын те хөгжил дурсамжтай хайр дурлал үерхэл нөхөрлөлгүйгээр бас төсөөлөшгүй. Тэгэхээр хэрэг гоё төөх байдаг бол бид нартай хуваалцсан уу? За тэгмүүд яалтчгүй энэ оюутан байх 4 жилийн хугацаа бол айгүй нэндэн хүн болгоно ингээд одоо дурсамжинд нь айгүй нэндэн тод үлддэг үе. Тэгээ энэ үед бас нөгөө зөвхөн хичээлд анхаарахаас гадна тэр одоо хүмүүстэй найзалж нөхөрлөх, амьдралынхаа сайн найз нөхдийг олох за зарим маань бүр ингээд насан туршийнхаа ханыг бас олж байгаа. Тэгээ энэ бол бас оюутан байх хугацааны хамгийн гоё зүйлүүдийнх нь нэг баг. Тэгээд надад бол ялтчгүй энэ сэдвүүдээр ярих тийм туршлага бол байхгүй. Гэхдээ яг тэр хайр дурлал гэдэг зүйл дээр ярихад одоо хүний сэтгэлийг айгүй хүндлэх хэрэгтэй баг. Одоо өөрийг нь гэсэн хүн болгоны сэтгэлийг мэдээж хүлээж авч чадахгүй. Гэхдээ тэнд чамайг гэж онцолж харж байгаа хүмүүсийн сэтгэлийг ер нь айгүй хүндлэх хэрэгтэй ах тий. Хүнд одоо хүн татагдахтаа одоо муу мухайг нь хараад татагдахгүй шүү дээ. Тэгэхээр надаас гоё одоо охин байгаа тий, надаас мундаг хүмүүс зөндөө байгаа. Гэтэл чамайг онцолж харж ийн гэдэг бол тэнд чиний гоё сайхан зүйлүүдийг олж харж байгаа учраас чамайг гэсэн хүний сэтгэлийг айгүй хүндэлдэг байх хэрэгтэй л гэж боддог. Тэгээд яг оюутан байх хугацаанд бол тэгсэн надад одоо ярих гоё дурсамж тий, туршлага бол байхгүй. Гэтэ яг өөрийн үзэл бодлоо л тийм ээ. Тэгээд тэрнээс гадна бас өөрийнхөө айгүй сайн найз нөхдийг бас олох хэрэгтэй. Одоо оюутан байх хугацаанаас эхлээл одоо насан туршийнхаа найзыг магадгүй эндээс бас олох боломжтой. Тэгээ миний хувьд бол 10 жилээсээ яг цуг орж ирсэн найзууд байгаа. Дээрээс нь оюутны яг ширээн дээрээс найзлсан найзууд ч гэсэндээ зөндөө байгаа. Тэгээ өөр хамт олон гээд тиймэрхүү бүлгмээсээ ч гэсэндээ ер нь бол хүрээлээ тэлдэг. Тийм байна. Тэгэхээр одоо охтуудад ч юм уу одоо доотлынхаа дүүнэр эсвэл үеийнхнийгаа ингээ үерхэл нөхцөл төр ингээ анзаарч явах охтууд маань ерөнхийдөө ямар алдаа гаргаж байгаа юм шиг санагддаг вэ? Эсвэл ийм юм гарч ивэл нэг токсик гэдэг улаан тохой те шүү. Ийм байвал бас буруу зайгаа авах зөвөө гэж боддог зүйлсүүд байвал тэр нартай бас охтуудтайгаа хуваалцсан уу? За тэгэхээр мэдээж одоо шал өөр хоёр орчинд төссөн л хоёр хүмүүс уулзраа штэ тий. Тэгэхээр мэдээж хин хинийхээ онцлогийг аягүй сайн ойлгодог байх хэрэгтэй.
Тэгээ дээрэс нь одоо хувийн орон зай гэж бас нэг юм байна. Тэгээ илчнээ ингээд хоёр биентэй ингээд уулзаад байгаа ч гэсэндээ тухайн хүний одоо хувийн орон зайг аягүй сайн хүндэлдэг байх хэрэгтэй. Тэр хүнд одоо хүн л юм чинь те өөрийн гэсэн орон зай, цаг хугацаа гэж байгаа. Тэгэхээр тэрийг нь бас хүндэлдэг байх хэрэгтэй. Тэгээд хин харилцаа одоо нэгээ хүндлэх, ойлгох, үгийг сонсох тиймэрхүү ур чадрууд аягүй хэрэгтэй байдаг ах гэж бодож байна. Тэгээд хоёрдугаар гэх юм бол сая дурдсанчлаа одоо эрэгтэйч гэлтгүй, эмэгтэйч гэлтгүй айл нь тэр нөгөө хүний сэтгэлийг аягүй хүндэлдэг байх хэрэгтэй. Одоо за угаасаа л энэ надад ингээд дуртай юм чинь те энэ надад сайн юм чинь яасан ч явах ч юм уу. Тиймэрхүү хандлага бол ерөөсөө байж болохгүй юм шиг санагддаг. Чамаг гэд ирсэн хүнийг айгүй гоё хүндлээд тэгж харьцах хэрэгтэй бахал гэж боддог. Тэр токсик харилцааны хувьд бол ерөөхдөө яг л та нэгээ хүндлэхгүй байгаа ч юм уу те эсвэл өөрийнхөө үзэл бодлыг хэтэрхий тулгадаг ч юм уу. Хүн болго одоо өөр арга шантай өөр тийм зан төлөвчнүүд айл хэдийний суудсан байгаа шүү дээ бидний. Тэгэхээр тэрийг нь бас ойлгоод харилцаа айгу ярилцах ер нь бол харилцаан дээр чухал байдаг бах. Хосуудын харилцаан дээр ч гэсэндээ ер нь найз нөхдийн харилцаан дээр ч гэсэн. Тэгж бодож байна. Одоо сургууль хичээлийн ачааллын талаар ярив. Түрүүн бас хэлжсэн манай сургууль ерөнхийдөө айгүй их хичээл даалгавар тий оюутнуудаа их ачааллуулдаг гэлээ. Энэ бүхнийг анх яаж аваад цааш нь ингээ ачааллаа тохируулаад ингээ явсан бэ? Тэр туршлагаасаа бас 1-р курс тэсэж байгаа ч юм уу 1-2 дахь курсынхандаа зориулаад өгөх зөвлөгөө байвал хэлнэ үү? За анх бол ерөнхийдөө бол яана л гэдэг бодолтой байсан. Яг үннийг хэлэхэд одоо тэгэл юмнууд ингээл давхцаал би даалтууд ирээл улирал дундын шалгалтууд ирээл те яг давхцсан үед 6-7 хичээл тахтал ер нь бол чанга санагдчихсан. Тэгээд яалтчгүй нөгөө нэг оюутан болгонд л магадгүй өөр байх. Одоо 10 жилдээ анханасаа айгуу суугаа сурцсан те. Тиймэрхүү оюутнуудын хувьд бол харьцангуй гайгүй. 10 жилдээ жоохон суул ингээд явж исэн хүмүүсийн хувьд бол айгүй ачаалтай санагдаад яаж давнаа гэд нилийн хүнд санагдаж магадгүй. Тэгээд миний хувьд болохоор ерөнхийдөө 10 жилийнхэн багш нарт л айгүй баярлж байсан. Энэ нь бол дандаа чанга багш нарын гараар тамжаад төгссөн. Тэгээд тийм болохоор тодорхой хэмжээнд нь бол суугаад ачаал дагаад сурцсан байсан. Тэгсэн мөртлөө бас чанга санагдчихсан. Тэгэл яг одоо хүн болгонд одоо өөр тийм нөгөө юу байгаах дадал зуршил одоо зарим хүмүүс нь бичдэг ч юм уу те зарим нь ингээд толгоондоо ер нь бол ингээд кодлоод юу хийхээ чэйжилчдэг. Тэгээ миний хувьд бол бас яг ингэж бичиж тэмдэглэж юмнуудаа одоо тэмдэглэдэг байсан. Тэгээ хизээ юу хэрэгтэй, тэгээ юу хураалахаараа тэрийгэ тэмдэглэж илүү явдаг байсан. Тэгээд өөрөө цагийн менежмент дээр л илүү сайн удирдах явж тэр ачаалуудаа ихэд тасан зогцсон доо. За баярлалаа. За тэгэхээр өөрийнхөө хичээлийн ачааллуудыг ингэж тохирууллаа. Тэгэхээр бас сая ингээ өөрийнхөө арга барилаа болоод гэж ярьжсэн тийм. Өөрийн чинь хувьд одоо сурах арга барилт нь юу вэ? Зарим хүмүүс айгүй их биччихийж одоо айгүй их суудаг гэдэг ч юм уу. Зарим нь зүгээр уншаад, зарим нь хүнээр тайлбарлуулж иж гэдэг. Өөрийн чинь хувьд одоо сурах арга барил. Эсвэл нэг хүүхдүүдэд нэг тийм school hack mac гэдэг юмнууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм байвал бас хуваалцсан уу? За миний хувьд л ерөнхийдөө айгүйх тэмдэглэдэг төрлийн хүн тэмдэглэж ш нөгөө нэг айгүйх юм ойлгодог. За тэгээд 1-р курс мөрс тахтаа л нөгөө лекцийн хичээлийг тухайн үед нөгөө нэг лекцийн слайдууд бас ордгоо байсан. Тэгээд тийм болохоор айгүйх нөгөө нэг voice хийчээд дараа нь тэрийгээ дахиж сонсож байгаад ингэж бичиж тэмдэглэж явдаг байсан. Тэгээд магадгүй нөгөө нэг хурдан ингэж нөгөө лекцээ тэмдэглэж чадахгүй болол эхлээд өөрөө нөгөө тасан зохицлоо бас voice хийж хурааж агаад тэгээ дараа нь өөрөө гэртээ оцооно ч юм уу те чөлөөт цагаараа тэмдэглээд байж болдог. За тэгээд нөгөө хизээ юу хураалах яах ихээ болол 1-р туцныхаа календарн дээр тэмдэглээд явчих болно. Утас ерөнхийдөө бол байнга бийтэн байдаг учраас тэр айгу боломжтой. За 2-р юм бол миний хувьд өөрөө бол тэмдэглэлээр бичдэг. Одоо даалгавраа нэг тэмдэглээд тэгэхээр би даал шалгалтууд нь юу вэ гэдээ ерөөдөө бол тэмдэглээд явцдаг. Тийм бол одоо хизээ юу хураалах вэ? Тиймэрхүүнээс хоцрохгүй л гэсэн үг. Чөлөөт цаг бас байнга ингээл хичээл хийгээд явахаар заримдаа ингээл хичээлдээ дарагдал ёо гээл тийм үеуд байдаг. Чөлөөт цагуудаа ерөөхдөө яаж өнгөрүүлдэг вэ? Найзуудтай нэмэлт хоббинууд юу байдаг вэ? Тэр талаараа бас гоё хуваалцсан уу? За яг ингээд л айгүй сонин сонсогдож магадгүй. Гэхдээ надад чөлөөт цаг ерөнхийдөө л айгүй баг гардаг байсан. Тэгэл яг хичээлдээ яваал, тэгэл бэлтгэлд яваал, клубийн үйл ажиллагаанд оролцоод тэгээ нөгөө үлдсэн амралтын өдрүүдээрээ хичээлүүдийн бие даалт семинарыг хийн тэ. Ерөнхийдөө бол чөлөөт цаг айгүй багалгаад ддаг байсан. Тэгээ мэдээж бас хичээлүүдийн шалгалт дөнгөж өнгөрсний дараа нэг арай хөнгөрдөн штэ. Яг тэр үед бол ерөнхийдөө өөрийнхөө тархиа илүү амрах тал дээр ажилладаг.
одоо хүмүүс найзуудтай уулздаг ч юм уу те эсвэл салхинд гарах за эсвэл өөрийнхөө дуртай уран зохиолын ном унших ч юм уу те тиймэрхүү байдлаар ерөнхийдөө бол чөлөөт цагаа өнгөрүүлдэг. За тэгээ сонирхлын хувьд гэх юм бол сагсан бөмбөгийн спорт оролцол хичээлдэг сэтгүүрэнгээс хичээлсэн. Тэгээд сүүлийн 1 жилийн хувьд бол төр зогссон байгаа. За баярлалаа. Тэгэхээр бас сагсан бөмбөг гэл тэгж ин дээ. Одоо ингээл сургуульд ороод ирсэн чинь бас оюутнууд зориулсан айгүй болон гоё клубүүд байдаг. Тэгэхээр өөрийн чинь хувьд ямар клубүүд дэлсэж гишүүн болж орж ив. Одоо тэгээ цаашаа явах юм бол тэргүүн маслаа бас гоё манлайлж явсан тийм түүхүүд байгаа. Тэгэхээр энэ талаараа гоё ярина. За би яг 1-р курстэй анх 2 клуб ингээд өгчээсэн. Нэг нь сэтгшгөө, нэг нь максимум байсан. Тэгээд максимумын ярилцлага нь эхлээд төрүүлээ болцсон. Тэгээд максимум дээр анкетанда тэнцчихэд ярилцлагын шатн дээрээс хасагдчихсан. Тэгээд дараагаар нь яг сэтгшгөөгийн ярилцлаганд орохлоо за одоо энэ клуб тэнцэхгүй бол ингээд клуб болох чинь гэж. Тэгээ айгүй хичээж оролцоод тухайн үед сэтгшөө клуб 4 үе шатаар шалгаруулж авчихсан. Тэгээ ямар ч байсан клубдээ хэлсэл айгүй баяртай орж исэн. Тэгээ яг инснээсээ одоо тэр илсэн намар нь нарийн бичгээр анх ажиллаж байсан сэтгшөө клубтэй. Тэгэж явж агаад жилийн дараа буюу 2 дугаар курсынхаа өвлөл нь яг клубын тэргүүн болж исэн. Тэгэл тухайн үед амар сандраал яана одоо би энэ клубыг авч чадах юм уу гэж айгүй их сандралтай тэгээ айгүй тодорхойгүй байдалтай л нүрт болж исэн. Тэгээ тухайн үед байсан манай тэргүүн тэгээд дээд курсынхан 3-4-ийн айгүй их тусалж исэн болохоор харьцангуй хөнгөнд аваад хурдан арга барилаар ихэд олоод явсан. Тэгэхээр бас клуб одоо удирдах авч явна гэдэг бол бас тийм ч одоо амар зүйл биш те. Яг л одоо нэг стартап эхлүүлээд те хүмүүсийг ингээ ажилуулад эсвэл одоо тэднийг ингээ хөгжүүлэх юм уу яг нэг юм сургууль шиг нэг тийм үйл ажиллагаа гэж би ерөнхийдөө хардаг. Тэнгүүд ингээд нэлж орж ирж байгаа шинэ нэлсэгч нарын хувьд одоо давуу болон сул талууд юу ажиглагддаг вэ? Одоо клубтэй тууштай явна гэж уулзалтандаа ярьдаггүй ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас илбэг тохиолддог. Энэ асуудлуудыг бас яаж харж яаж зохицуулъя гэж боддог вэ? За тэгэхээр хүн болгон дээр л бас ондоо ингээ хандлага гарч ирэх баг. Тэгээ миний хувьд бол яг клубын энгийн гишүүн байх, тэгээ тэргүүн байх хоёр дээр бол бүр асар их ялгаатай байсан. Тэгээ тэргүүн байхаар болохоор нөгөө бүх зүйлийн зохион байгуулалт дээр тухайн клуб сонирхлоор орж ирсэн ч гэсэндээ тэр хүмүүсийн юу сурах уу, хэр өгөөжтэй байх уу, тэр зүйлүүдээ одоо дийлэх хувь нь миний одоо зохион байгуулалт төлөвлөлтөөс хамаарх болчдөг. Тэгэхээр маш их үүрэг хариуцлага тэрийгээ дагаад ирж байгаа юм л та. Тэгээ яг шинээр элсэгчдийн хувьд бол яг яалтчгүй байдаг. Тийм одоо клубдээ элсчээд эхний уулзалтаас эхлээл ирэхэ болцдог ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас ажиглагддаг. Тэгээ тэрний хувьд бол эхлээд клубээ аягүй сайн судлах хэрэгтэй юм болов гэж боддог. Одоо тухайн клуб нь ямар үйл ажиллагаатай юм те яг миний сонирхолд нийцэж гинөө үгүй юу? Тэрийг аягүй сайн судлаад тэгээ дараа нь элсэлтийнхаа ерөнхийдөө бол анкета өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээд яг ярилцлагын шатн дээр бол хүүхдүүд нөгөө өөрийгөө илэрхийлэх тал дээр бас жоохон зарим оюутнууд хувьд бол сул байдаг. Ерөнхийдөө бол ялгаагүй л одоо оюутнууд шүүж байгаа. Тийм болохоор аягүй тайван өөрийгөө гоё зөвөр илэрхийлээд гаргаад ирэх хэрэгтэй. За тэгээд тэр хүүхдүүдийн илсэж байгаа тал дээр бас клубын одоо гол удирдах байгаа тиймэрхүү хүмүүсийн хувьд бол аягүй нөлөө байдаг гэж боддог. Тэгээд одоо тухайн одоо баг хамт олон дотор тухайн хүний яг чи одоо ийм үүрэгтэй шүү энэ багт ийм үн цэнийг бүтээж байгаа хүн шүү гэдгийг мэдрүүлэх нь аягүй чухал санагддаг надад удирдагчийн зүгээс. Тэгэхгүй болохоор одоо тухайн хүн за одоо би энэ багт угаасаа байсан байгаагүй л те энэ баг болно доо эднэр ингээд урагшлан да би угаасаа ерөөдөө нэх үнцэн энэ чи бүтээх байгаа гэдэг бодол хүнд төрөөд эхлэхээр аяндаа ингээд айгу идэхгүй болоод суул болоод эхэлдэг. Тэнгүүд тухайн гишүүндээ за одоо чи энэ клубыг те энэ баг хамт олныг бүтээж байгаа тэр эдисэн шүү гэдэг зүйлийг мэдрүүлээд ийм үнцэнтэй шүү гэдгийг ингээд өөрт нь суулгаад эхлэхээр аяанда ингээд айгүй өвөөчтэй тий айгүй идэвхтэй тиймэрхүү болж байгаа хандлагуудыг бол яг тэргүүн байх хугацаанд болж харж байна. Яг үнэн яг гоё голыг нь болоод хэллээ гэдэг шиг тэм зүйлүүд бас нэрээ байдаг шүү тий ингээд клуб ингээд аюу гоё халуунтай яг саяны хэлсэн шиг нэг дискэд ингээд хүлээд авахаар дараачихаа уулзалтууд дээр ингээд илүү очмоор санагддаг. Тэгэхгүй ингээд л жоохон юу ягаал тий гадуурхаад байгаа юм шиг шинэ гэдэг байдлаар юм шиг тэгээд байх юм бол за жоохон хамт байх хүн байхгүй юм байна гэдэг байдлаас ингээд дараачихад бас итгэхгүй байх тохиолдлууд бас байдаг шүү. Тэрийг аюу гоё аюу соргог
айгүй зөв олж харсан байна гэж би бодож байна. За тэгэхээр сэтгэлшгүй клуб бас одоо клубийнхаа үйл ажиллагаа явуулж байхад одоо Монголдо одоо тэргүүлэгч одоо санхүүж мэрэгжилтнүүд тий стартапаа эхэлсэн арилжаа хийдэг тийм хүмүүсийг бас айгүй хорилцуулж клубийнхаа гишүүд тэр үнтэй ярианууд зөвлөгөөнүүдийг ингээд авчирч сонсгодог тий. Тэгэхээр тэнцэнээс одоо хамгийн их үлдсэн тэр зүйлүүдээ бас нийт сэтгэшгүйгээс гадна нийт одоо сургуулийн оюутнууд бас өөр сургуулийн оюутнууд бас сонсч иж болох учраас тэд нартай гоё олж мэдсэн тэр хүү зүйлүүдээсээ бас хуваалцвал ямар зүйлүүдийг тэр хүмүүсийн ярианаас юу нь хамгийн их үлдсэн бэ? За манай сэтгэшгүй клубын хувьд бол 2007 оноос эхлээд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. За манай сэтгэшгүй клубын хувьд бол яг 2007 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ сургуулийн ууган клубүүдийн нэгд бол 100-аар тооцогддог клуб ба. Тэгээ тэр ч утгаараа аягүй ерөнхийдөө бол олон төгсөгчид одоо зах зээл дээр гарцсан, тийм амжилттай явж байгаа. Тэгээ тэр хүмүүсээсээ бас урьж оролцуулаад өөрийн чинь хэлснээр одоо гишүүдтэй бас саналын одоо хуваалцаад зөвлөгөө өгдөг аа. Тэгээ тухайн үед бол яг сонсож байхад хамгийн эхлээд ерөнхийдөө л бүгдээрээ ажлын байран дээр гарна. Тэгэхээр ажлын байран дээр гараад яг ямар ур чадварууд чухал юм бэ? Юу чухал вэ? Тэгээ юун дээр анхаарахаар байна? Тиймэрхүү зүйлүүдээсээ бас илүү тодруулж асуудаг. Тэгээ тэрний хувьд бол ерөнхийдөө манай сургуулийнхны хувьд харилцааны хувьд дээр бол харьцангуй гайгүй байдаг гэж ерөнхийдөө сонсож байсан. Хүмүүст өөрийгөө илэрхийлэх харилцаа тэр зүйлүүд аягүй чухал. Хоёрдугаарт амн болоод одоо бичгийн ур чадвар ярианы болоод бичгийн ур чадварууд айгүй чухал хэрэгтэй байдаг гэж. За яг нөгөө хөрөнгө оруулалт санхүүжилтийн чиглэлээр бол айгүй эхлээд өөрөө би яг хүсэж гин үгүй юу гэдгийг айгүй сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгхгүйгээр одоо зүгээр л доо за гоё юм байна те сурах хэрэгтэй юм байна гэл ороод ирдэг. Тэнгүүт яг үндэ нөгөө арилжаа ихээр сэтгэл хөдлөлөөрөө одоо хийж болдгоо шүү дээ. Тэрэн дээр айгүйх туршлага хэрэгтэй, судалгаа, шинжилгээнүүд хэрэгтэй. Тэгэхээр нөгөө туршлагагүй орчхоор тэн дээр нөгөө сэтгэл хөдлөлтөө илүү автаад байх магадлал бас өндөртэй байдаг. Тэгэхээр энэ арилжааны салбар дээр хөрөнгө оруулалтын салбарын хувьд бол эхний ээлжинд нөгөө судалгаа, шинжилгээнүүд дээрээ айгүй сайн төвлөрдөг байх хэрэгтэй. Тэгээд эхлээд одоо хаанаас юу судалж мэдж болохоор энэ тиймэрхүү тал дээр илүү өөрийгөө хөгжүүлчихэд тэгээд дараагаар нь яг өөрөө жинхэнэ арилжаан дээр ирэхдээ орвол зүгээр гэсэн саналуудыг нь бол сонсч байсан. Тэгэхээр бас яг хэрэгтэй тэр зүйлүүдийг бас авч үлдээд аюу өөртөө үлдээд тэгээ тэрийг бас сая хэллээ. Тэгэхээр арилжаа хийхэд үед одоо техник шинжилгээ, суурь шинжилгээ бас аюу их чухал гэж хэлдэг тий. Тэгээ сэтгэл хөдлөлөө аюу сайн барьж байгаа гэдэг шиг. Яг тийм байх нь шүү оюутнуудаа анхаараарай. За тэгэхээр цаашаа ингээ өөрийн чинь талаар ингээ судлаад явж байхад маш олон гоё тэтгэлгүүдэд ингээ хамрагдчихсэн тий. За тэтгэлэг аавна гэдэг бол зүгээр бас нэг ингээ авъя гэсэн ба аваад идэггүй тодорхой анкет, шат ярилцлаа. Заримд нь бүр ингээ таск тий даалгавар өгөө тэрийг ингээ давсан оюутнуудад ингээ өгдөг. Өөрийн чинь хувьд одоо сургуулийн нэрмж, ректорын нэрмж тэтгэлэг, голомт банкны тэтгэлэг, Бадраа сангийн тэтгэлэг гэх мэтчлээ. Зөндөө олон тэтгэлгүүдийг ингээ амжилттай авсан юм туршлагууд байна. Тэгэхээр энэ туршлагаас хуваалцсан уу? Оюутнууд тэтгэлэг авах дээр юун дээр ингээ алдаад байна? Юун дээр анхаарвал тэтгэлэг авах бүрэн боломжтой юм. Энэ тал дээр бас гоё туршлагаас хуваалцсан уу? За маш их баярлалаа. Тэгээд хамгийн ихэнд бол бүгдээрээ л анкетын шалгаруулалт явж байгаа тий. Тэгэхээр тухайн нэг хүн өөрийг чинь харахгүйгээр нэг ч үг солихгүйгээр чамайг дүгнээд дараагийн шатанд дуутгах байгаа учраас тэр анкет бүрдүүлэлтэн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Юу бичвүтэй, яаж уншуулах вэ? Хүнд одоо энэ ямар сэтгэл төрүүлэхээр байна гэдгийг анкетн дээр эхлээд маш сайн анхаарах хэрэгтэй. За ярилцлагын шатн дээр бол харьцангуй арай гайгүй санагддаг. Надад бол яг өөрөө нүр тулаад ярьдаг учраас тэгтээ өөрийг айгүй гоё чөлөөтэй зөвөр илэрхийлэх хэрэгтэй. Тэгээ тухайн одоо тэтгэлэгт анкета өгтөө эхлээл ямар байгууллагаас зарлж ин те ямар онцлогтой тэтгэлгийн гэдгээ маш сайн судлах хэрэгтэй. За тэгээд тэгж судлах юм бол яг ярилцлага болоод анкетын шатн дээр тухайн байгууллагаас юу хүсэж ин те ямар яг онцлогтой байгаа илээ надаас яг юу шаардаад байгаа илээ гэдэг зүйлүүдээ онцлоод харчих юм бол тэрийгэ тодруулж өгөхөд бол илүү төхөмтэй болоод эхэлдэг. За дээрээс нь тэтгэлэгт ерөнхийдөө бол хэдэн зуун оюутнууд л өрсөлдөж байгаа. Тэгэхээр тэнд бол өөрийнхөө бусдаас ямар байдлаар онцгой те давуу талтай хүн болгон тийм давуу тал байгаа. Тэгэхээр тэрийг аягүй гоё тодруулж бусдад харуулж өгөх хэрэгтэй.
За тэгээд дээрэс нь өөрийгөө айгаа гоё чөлөөтэй зөвөр илэрхийлэхдээ яг тодорхой одоо 5 минутын хугацаанд ч юм уу те тухайн хүн чамайг үнэлж дүгнэх гэж байгаа учраас сандралаасаа болоод айгүй буруу ойлголт төрүүлчих ч юм уу те за энэ бүтэхгүй юм байна да ч юм уу тиймэрхүү ойлголт төрүүлчих юм бол айгүй харамсалтай шүү дээ. Тэгэхээр айгүй гоё чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлээд гараад ирэх хэрэгтэй. За тэгээд тухайн байгууллагынхаа онцлогийг судлах юм бол одоо тэр байгууллага чинь тэтгэлэг өгж гинэ гэдэг чинь тодорхой хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын өгөөж нь яаж гарах юм бэ гэхээр одоо зах зээл дээр мэдлэг боловсралтай чадварлаг ажиллах хүчин гарах гэж байгаа шүү дээ мэдээж оюутнуудад. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын миний хувьд тэр тэтгэлгийг аваад яаж одоо үр өгөөж болж нийгэмд гаргаж чадах юм те тэр талаас нь бас илүү харуулах юм бол тэр одоо илүү үнцэнтэй болж нөгөө талд очдог. За тэгээд нөгөө талаас нь бас хэлэхэд тэтгэлэгт магадгүй тэнцээгүй те олон ингээд тэтгэлэгт өгөөд тэнцэхгүй байлаа гэд тэр ерөөсөө чамаг одоо бүтэхгүй байна, муу байна, тийм утгатай зүйл бол ерөөсөө биш. Тэр айгүй олон хүчин зүйлүүдээс шалтгаалдаг магадгүй түрүүний хэлсэнчлэн сандралаасаа болоод те жоохон эвгүй сэтгэл төрүүлсэн байж болно. Эсвэл тухайн ярьслага авч байгаа хүний ч гэсэндээ өөрийн хувь хүний одоо үнэлэмж нөлөөсөн байж болдог. Тийм болохоор ерөөсөө тэтгэлэг авахгүй юм ч юм уу. Тэрэн дээрээсээ өөрийгөө битгий ингэж гоочлоорой л гэж бас хэлмээр байна. Яг үнэн те. Тэтгэлэг авахгүй байх тусам ингээд цаашаага баг ингээд туршлагажаад за ингүүл ерөнхийдөө дургу байдаг ийм бай, ийм хандлагаар ярьж болохгүй, ийм бай хандлагатай. Ер нь өөр дээр айгүй ханхаа ажиллах хэрэгтэй те. Одоо ярьцлага дээр ингээд худлаа ярих юм бол ер нь бол тэр дор нь мэддэг юм шиг санагддаг. Тийм болохоор яг чин сэтгэлээсээ үнэнгээсээ яг нэг юм хийчих сурчээ гэсэн тийм чин зоригтой байх зөв юм болов гэж бас өөртөө чинь тэгэж бод санал нийлж байна. За тэтгэлэг бүр дээр одоо авсан тэтгэлэг бүр дээр нэг ингээ онцлог байгаа юм шиг санагддаг. Жишээлх юм бол Голланд банкны тэтгэлэг дээр анкетын шатандаа тэнцчихэд дараа нь баг болгоод даалгавар өгдөг. Тэрийг бас яаж давж исэн бэ? Тэрүүн дээр бас айгүй олон оюутнууд ингээ бүдэрдэг. Ерөнхийдөө багийн ажиллагаа болов юу бол огт танихгүй хүүхдүүдтэй шууд нэг баг болж байгаа тий. Ямар даалгавар бас анх ирж исэн бэ? За Голланд банкны хувьд л яалтчгүй тэр нь айгүй онцлог тий. Хоёрдугаар шатн дээр ингээ баг олгоод шууд ажиллалаа явдаг. За тэгээд миний хувьд л яг эхний шалгаруулалтан дээр нь яг ганцаараа одоо баг бүх тэр одоо хүүхдүүд нэг эд хэрэглэл сууглаад тэрнтэй холбоотойгоор өөрийгөө танилцуулна гэдэг даалгавар ирсэн. Тэгээд тэрэн дээр бол айгүй хурдан сэтгэх чадвар хэрэгтэй гэж санагдчихсан. Тэгээд дээрэс нь зарим хүүхдүүдийн хувьд бол айгүй онцлог. Одоо миний хувьд л айгүй ингээд альбан байдлаар илүү өөрийгөө танилцуулах гэдэг. За зарим хүүхдүүдийн хувьд бол айгүй гоё гэдэг тийм хөгжилтэй байдлаар тайлбарлаад бас гарч ирсэн хүүхдүүд байдаг. Тэгэхээр яг өөрийнхөө онцлог дээр тулгуурлаад яг чөлөөтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр олон хүмүүс донд орцсон байна гэл бие барайл яана гэдэл тэр нөх хүмүүст онцолж харагдаж чадахгүй. Тэгэхээр айгүй гоё чөлөөтэй өөрийгөө илэрхийлээд яг л үе тэнгийн чинь хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ичиж бие барих юмгүй байх хэрэгтэй. За багийн ажиллагааны хувьд бол яалтчгүй яг хэр үр нөлөөтэй байна те тэр багт ямар үүрэгтэй гэдгээ тод харуулж өгөх хэрэгтэй. Ялч ингээ багаар ажиллаад явдаг учраас хин цагаа харж ин тэг хин удирдах чинь хин илүү зохион байгуулж ин тэг тэр дунд орчоод ой би ингэн би тэгнэ гэл ингээ саналаа дайраад байж болохгүй. Тэгэхээр бусдынхаа саналыг хэр сайн сонсож ин хэр идэвхтэй байна тэрийгээ яг тэр одоо 5 минут ч юм уу тэг 10 минутын хугацаанд тэр хүнд одоо ингэж тод харуулж өгөх хэрэгтэй. Тэгээ тэрхинд бол нөгөө бие одоо барихгүй байх хэрэгтэй. Тайван. За маш их баярлалаа. Тэгэхээр Голланд банкны тэтгэлэгт дарааж одоо тэр кейсийн шат ч юм уу тий тэр таскын шатууд дээр ингээ унсан хүмүүстэй хам бол энэ тэрүүн дээр одоо төмөн жаргал ихж байгаа. Тэнцэн энэ тэтгэлгийг авсан хүнийхээ зөвлөгөөг бас даваад өөр зэрэг хэрэгжүүлэх гээд үзээрэй. За дараагийн нэг зүйл бол Бадраа сангийн тэтгэлэг байгаа. Бадраа сангийн одоо тэтгэлгийнхаа эсэн дээрээ бас ямархан агуулгатай бичсэн бэ? Ер нь энэ эсэ эхлээд Бадраа сандын эсээгээ ямархуу байдлаар бичсэн. Ер нь тэгээд дараа нь юм эсээг одоо ийш тийш аплайтах тий яаж бичвэл зүгээр байдаг бод энэ тал дээр бас гоё туршлага байвал хуваалцаарай. За эсэ гэдэг бол ерөөсөө тухайн хүний одоо үзэл бодлыг нь илэрхийлж одоо уншиж үзэхтэй тийм хамгийн гол шалгуурын нэг бол ялтчгүй мөн байдаг бах. Тэгээ тухайн хүн одоо хэр уншдаг байна те хэр олон талын мэдлэгтэй байна. Тэр болгоно яг нөгөө бичгийн ур чадвараар нь давхар гарч ирдэг. Тэгэл яг түрүүний хэлсэнчлэн одоо ерөөсөө ч ярилцж байгаагүй те нэг ч харж байгаагүй хүн зөвхөн чиний эсээг уншаад чамайг дүгнэх гэж байгаа учраас тэрэн дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ Бадраа сан руу бол эсээгээ явуулахдаа нэгдүгээр тухайн
байгууллага аягүй сайн судалж үзсэн. Ямар зорилгоор яг тэтгэлгээ өгдөг, яг юу хүсэж байгаа нь тэрийгээ судлаад хоёрдугаар надаас одоо ямар онцлог байгаа лээ энд одоо илснээрээ би ямар одоо үр өгөөж үр шим өгч чадах лээ. Тэрийг аягүй судалж агаад ерөнхийдөө бол эсээгээ явуулчихсан. Өөр газар руу ерөнхийдөө бол эсээ бичихтэй анхаарах хамгийн гол зүйл нь хэм бол эхлээд одоо бүтцэн аягүй сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. Одоо мэдээж уран зохиолын эсээ бичих нэг ондоо өөрийнхөө зорилгыг бичих бас нэг ондоо. Тэгэхээр юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэдэг тэр зорилгоо тодорхойлоод бүтцээ бий болгоод тэгээд эхлээд хит хит удаа ноороглож үзэх хэрэгтэй л гэж аягүй хэлмээр байна. Тэгээ эхний удаа бичин тэрийгээ дахиад уншаад засварлан үгийн хувьд ч гэсэндээ өгүүлбэрийн хувьд ч гэсэн ингээд засах зүйлүүд аягүй гарч эхэлдэг. Тэгэхээр тэрэн дээрээс анхаарах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нөгөө бичгийн хэл, ярианы хэл гээд ондоо штэ. Тэгэхээр яриандаа хэрэгэлдэг үгнүүдийг бас бичгэн дээрээ, эсэн дээрээ нэг хактар оруулахгүй байвал ер нь бол зүгээр. Тэгээд ерөөдөө тэндээс нөгөө бас бичгийн ур чадвар альбом форматууд бас харагддаг учраас тэрэн дээрээс анхааруул зүгээр л гэж бодож байна. За маш их баярлалаа. Бас одоо дөнгөж 1-р курст орж байгаа англи хэл дээр аягүй хэсэг бичсэн шүү дээ. Тэр оюутнууд маань бас аягүй дэмтэй зөвлөгөөнүүд байлаа гэж бодож байна. Тэгэхээр Бадрааsanгийн хэсэг яагаад ингээд аягүй асууад байгаа вэ гэхээр зэрэг миний санаж байгаагаар өөрөө чинь одоо анкетын шатанда тэр эсээгээ анх бичиж явуулдаг шүү дээ. Тэрнгээрээ санаж байгаагаар бол бүр нэгээр цайлж гарч иржсэн санагдаад байна. Тэнгууд тэр эсээг ингээ аягүй уншиж үзмээр санагдчихсан байхгүй юу? Вау энэ одоо ингэж явахад үзүүлэхэд тэр хүмүүс айгүй гоё сэтгэл төрүүлсэн байна. Айгүй гоё өөрийгөө зүгээр илэрхийлж чадсан байна юу байсан болоо гэд айгүй тийм уншиж үзмээр тийм сонирхол айгүй төрж исэн. Тэр нуус биш бол тэр өөрийнхөө ирээдүйн талаар бичих байсан тэрийг бас яаж гоё онцлог гаргаж ирж исэн бэ. За маш их баярлалаа. Бүр амар гоё судалж байгаад ингэж орж ирсэн байна. Тэгээд миний хувьд бол тэр эсэн дээрээ бас нэлийн ач холбогдол үзсэн. Тэгээд тухайн үед яг нөгөө голомтын тэтгэлэг гэдэргээд яг бүгд зэрэг зарлагдсан байсан асфальтны тэтгэлэг гэдэргээд тэгээд айгүй ачаалтай. Тэгээд тэрний хажуугаар бас Бадрааsan руу ямар ч сан анкета өгөхдөө нөгөө онцлогийг харж агаад тэгээд айгүй гоё тэтгэлэг хөтөлбөр байсан учраас тэнцгийг айгүй хүссэн. Тэгээд ирээдүйн зорилгыг тодорхойлохдоо эхлээд өөрөө яг ямар хүн байгаа нь ямар төлөвшөлтэй одоо яг юу чаддаг байгаа гэдгээ эхлэж тодорхойлж өгсөн. За дараагаар нь бол яг өөрийнхөө ирээдүйд хүсэл мөрөөдөл нь зорж байгаа нь мэргэжлийн салбарын хувьд юу байгаа нь за өөр тэгвэл бас хувийнхээ хувьд мөрөөддөг зүйлүүд бас юу байгаа нэ зөвхөн мэргэжлэрээ дагнахгүй тэр зүйлүүдэд оруулж өгч байсан. Тэгээд дараагаар нь бол мэдээж энэ тэтгэлгийг авснаар би нийгэмдээ юу бүтээж чадхаар байгаа. Ягаад заавал намайг одоо тэр хүмүүсээс сонгох ёстой байгаа юм бэ гэдэг тэр гол поинтоо олгох нэг одоо ишлэлийг оруулж өгөөд тэгээд ихэд бол эсээгээ найруулж биччихсэн. Тэгээд тухайн үед бол бас Бадрааsanгийн тэтгэлэг нь онцлог нь болохоор нэг удаа хамрагдчих юм бол дараа нь ингээ шалгуураа ангаадахад дараа жилийн шууд тэтгэлэг авах боломжтой. Тэргээр айгу онцлог байсан. Тэгэхээр одоо ингээд намайг 1-р курст орж ирж яхад ч юм уу бид нарыг баг 1-р курст орж ингээд яхад тэтгэлгүүдийн талаар одоо мэдээлэлүүд бас их ховор байдаг юм шиг ингээл нэг мэдээлэл тийм юмны шалгуулт болоод өнгөрчлөө хин давлаа тэр явдаг хүүшээ хизээ хаана болоод өнгөрч байгаа гэх аюу харамсаал тэгдэг байсан. Тэгэхээр энэ талаар илүү их ярьж нээлттэй болсноор өөр бас тийм хүүхдүүд гоё боломжийг олж авах илүү их өөрийгөө оюутан байхдаа хөгжүүлж чадах тэрхүү боломжууд аягүй их нэгдэж байгаа ах гэж бодож байна. Тэгээ өөрийнхөө туршлагуудаас харамгүй болчихаа бас маш их баярлалаа. За баярлалаа. Миний хувьд бас 1-р курстэй яг л тийм байсан. Ерөөсөө сургуулийнхаа ректорын нэрэмж тэтгэлгийг л мэддэг, өөрөө мэддэггүй. Тэгээ 1-р курстэй бол гадны тэтгэлэг рүү бол ерөөсөө анкета өгж байгаагүй. Тэгэл 2-р курсээсээ л за яста ийм бид юм биш үү гэл яг өөрийн хэлснээр тэгж бодож орж исэн. Тэгэхээр мэдээлэл аягүй сайн авдаг байх хэрэгтэй найз нөхөд дэйт курсынхаа юу вэ аягүй сайн чөлөөтэй мэдээлэлээ солилцдог байх хэрэгтэй. Тэгэхээр бас нөгөө түрүүний клуб, танилын хүрээ гэх мэтчлүүд аягүй хэрэгтэй нөлөөлдөг байна. За Тэнгууд одоо 10 жил оюутан болсон 10 жилээр ямар хичээлдээ илүү их дуртайсан. Тэгээ оюутнаас ямар хичээлдээ илүү их бас дуртай болсон бэ? Миний бодлоор ябаг хичээлдээ сайн илүү их дуртай байгаа болов уу? Эсвэл тэс өөр байгаа болов уу? Сонирхолтой байна.
10 жилдээ бол ялцчгүй математикийн сонгоны ангаар явцсан. Тэгэхээр математиктаа бол ялцчгүй дуртай байсан. За тэгээд ахлах ангиас эхлээд нийгмийн ухааны хичээлдээ бас нэлээд сонирхолтой болоод сонгоноор суралцаж эхэлсэн. За тэгээд байгалийн ухааны хичээлүүд физик, хим, биолог, ялангуяа физикийн хичээлд бас айгүй дуртай тийм сурагч байсан. За оюутан баснаас хойш мэдээж одоо нябогийн хичээлүүдтэй ол сонирхолтой. Тэгээд ялцчгүй бас одоо мэрэгшээд сурах чаа энэ мэрэгчлийг одоо үн цэний нийгэм таниулах жавчаас өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр ч утгаараас ялцчгүй дуртай, дээрээс нь давхар хичээх тийм үүрэг хариуцлага нь ирж байгаа. За тэгээ манай сургуулийн хувьд бас нэг гоё онцлогуд нь зөвхөн мэрэгжлийн хичээлээр ингээд нүдэдээдгүй давхар ингээд чөлөөттэй өөр сонгож болдог хичээлүүдтэй өөр тэнхмийн бас хичээлүүдээс сонгож болдог. Тэрийгээр айгүй гой санагддаг. Тэгээ тэндээс гэх юм бол бүр яг зорж үзэжсэн нь бол философи тэгээд жүжиг хоёр байгаа. Тэгээд ялангуяа бүр жүжигийн хичээлийг нэгдүгээр курстэй харчаал ямар гоё юм бэ би нэгстэй заавал үзнэ гэж бодож байсан. Тэгээ яг жүжигийн хичээлийг сонгосон боловч 100% цахим таарсан. Тэр нэгэн бодлын жоохон харамсалтай ч гэсэндээ яг одоо Батбаатар гээд мундаг багш маань орж байгаа. Тэгээ тэр хүний лекцийг сонсоод дээрэс нь нөгөө хувь хүн рүү чиглэсэн зөвлөгөөнүүдийг айгүйх өгдөг багш. Тэгээ тэрийг сонсож авсандаа ер нь бол айгүйх баяртай байдаг. Тэгээд жүжигийн хичээл бас айгүй таалагдчихсан. Тэгээ би өөрөө бас тэр нөгөө урлаг жүжиг театрын чиглэл рүү бас айгүй сонирхолтой, айгүй хүндэлдэг. Гэхдээ яалтч нөгөө өөрөө айгүй тийм бишүрхөө, тийм нээлттэй биш болохоор яалтч өөрийгөө сорж үзэх тийм зориг бол байдгүй. Тийм хамгийн дуртай хичээлүүд нь бол мэрэгжлийн бус нь бол тэрэн философи, жүжиг хоёр байсан. Тийм би бас түмэн жаргалынхаа нэг жүжиглж байгаа бичлэгийг харсан. Тэр бол айгүй тийм төсөөснөөс их өөрөөсөн. Өөрөө ч юм бол баг ичимхий тийм ичим шиг айгүй гоё мэрэгжлийн жүжигчин шиг үг яриагаа айгүй уран тод. Тэгээд нүүрний хувирал энтрүүд нь айгүй гоё гарч ирж байсан гэж нэрээ хэлмээрэн айгүй гоё бас жүжиглэлт юм байлээ шүү. Баярлалаа маш баярлалаа. За тийм ээ. Тэгэхээр манайд бас тийм одоо манай сургуулийг сонирхож байгаа хүмүүстэй хам бол манайд бас урлагийн гоё гоё хичээлүүд байдаг. Уран зураг, жүжиг те. Бүжиг гэдэг хичээлүүд байдаг байсан. Тэгтээ одоо жил болгоно л манай шинжилгээтэй гоё болоод явж байгаа. Тэгэхээр та бүгд бас энэ яаж болно. Анх нэрээ нэгдүгээр курст ингээд жүжигийн хичээл ингээд сонгох гэхээр дандаа дээдлийн курсаа хаваад дуусчихсан. Тэгэл за яста хурааж байгаа л төгсөх курстэй ч юм уу. Яста хамгийн гоё семестртэй үлдэндээ гэл. Тэгээд сонгосон байна те. Яг тэгсэн чинь дааш одоо коронавирусээс 100% цахим таарсан байгаа. Нэрээ одоо энэ цар тахлын үеийн одоо цахим те хөл хорионд хоригдож явах хугацаа ер нь ямар байсан бэ? Энэ үед одоо шинээр сурч авч байсан зүйлүүд байгаа юу? Яаж ашиглав? Бас энэ хөл хорионы үеэр бас айгүй олон зүйл амжуулсан юм шиг санагдав. За энэ эхлээд бол одоо бүх хүмүүс л айгүй хэцүү байлаа ч тий. Өмнө нь ерөөсөө ийм актер хөл хорио тий 100% ийм хамгаалтанд бол орж байгаагүй. Тийм учраас эхлээл бүх хүмүүст бол даван толгойд бол тодорхой хэмжээний бэрхшээлтэй байсан. Оюутнуудын хувьд ч гэснээр багш нарын хувьд ч гэсэн. Тэгээ миний хувьд ч гэсэндээ тэрнтэй адилхан эхлээл бол айгүй хэцүү байсан. Нөгөө семинараа зохион байгуулмаар байдаг, цахим болчаад байдаг. Ингээд айгүй бэрхшээлүүдтэй бол тулгарч байсан. Тэгээд яваа явандаа хүн ч угаасаа тэгэл тасан зөгцдөг тий. Тэгээд айгүй нөгөө сөрөг талыг харахаасаа илүүтэй бас давуу талаа олж харах нь айгүй чухал санагдсан. Мэдээж одоо цаартахал гараал хүмүүс өвдөл тэр нь бол мэдээж хэцүү байгаа ч гэсэндээ яг оюутнуудын хувьд ингээд суралцаад явж байхад манай сургуулийн хувьд бол яг тасралтгүй боловсролоор нь хангасан. Ерөөсөө дунд нь тасалтуулалгүйгээр хичээл ерөөхдөө л орж явж байсан. Тэнгүүд яалтчгүй сүулдэ илүү нөгөө цахимаар одоо би талдаа яаж хамгаалах уу ч юм уу те презентацийн хийх чадварууд нь сайжирдаг ч юм уу илүү нөгөө ярианы чадваруудаа бас сайжруулах боломжтой болоод эхэлж байгаа юм л та. Тэгээд яг нөгөө орон нутгийн оюутнуудын хувьд бол бас бэрхшээлтэй байсан байж магадгүй техник тоног төхөөрөмжтэй интернетийн саатал гээд тэр талаараа бол оюутнуудаа бас илүү хүндрэлтэйсэн баг. Тэгээ миний хувьд бол харьцангуй гайгүй эхлээд өөрөө л тасан зохицох нь айгүй чухал байсан. Тэгээд дараагаар нь бол илүү нөгөө багаар бас онлайнаар ажиллах тийм зүйлүүд шаардлагатай байсан учраас захимаар ингэж юмаа яаж хийж хөгжүүлж болох уу, хүнд яаж өгөөжтэйгээр хүргэж болох уу тэр тал дээрээ бас илүү хөгжүүлсэн байх гэж бодож байна. Тэр нь цаашлаад ажил дээр гарахад ч гэсэндээ хэрэг болох байх л гэж бодож байгаа. Тийм шүү. Яг үнэ. Одоо бас захим хичээллүүд те ер нь захим
юмнуудыг айгүй их ашиглаад айгүй их цаг хэмнэж болдог юм байна гэдэг зүйлүүдийг бас юу байсан тий. Тэгээ бас бид нарыг бас нэгдүгээр курс тий байхад чинь ингээл PPT-гээ багшийн ярьж байхад нь амжилт бичиж аваа. Тий. Амжилт бичиж аваа. Тийм бичиж аваагүй байхад багш сэлждэг. Өө бичиж авсан гэдэг. Тэгэл одоо бол ингээд онлайн зэг фэцэг гэдэг зэгмэн дээр бүх юмнуудаа гоё ингээ байршуулсан. Тэгээ багш нарын онлайн хичээлүүд тий дахин ингээ үзэх боломжтой. Тийм бас нэр бас бүр илүү даваа талууд нэгдсэн юм шиг. Тэр бол ялтчгүй айгуу том даваа тал нээсэн тий видеонууд нь орчдөг нь. За ингээд ерөнхийдөө нэгдүгээр курсээс эхлээл айгүй хичээгээл гоё зоригтой. Тэгэл нэгдүгээр курс авчихсан чинь ийм тэтгэлэг байсан юм аа. Хаагаар өнгөршөө гэж байгаа л хоёрдугаар курст аваад мэдээ. Амжилттай юмнуудаа явуулаад тэтгэлгүүд аваад бас хажуугаар нь хичээлээ сайн хийгээл явлаа. За ингээд яваал байсан. Яхлан бодох бүртгэлийн тэнхмийн одоо сургуулийн олимпиад боллоо. Үүндээ оролцоод бас амжилттай оролцсон тий. Энэ туршлагаасаа бас хуваалцсан уу? Ер нь яаж бэлдв? Ямар сэдвээс орж ирдیں۔ Дараа чи одоо орох дүнэртээ ямар зөвлөгөө өгмөр вэ? За баярлалаа. Тэгээд миний хувьд бол бас яг нэг манай аав хоёр санхүүгийн хүмүүсээсэн гэдгсэн. Тэгэл нэгдүгээр курсд ороход л манай аав яг тэгжээс ахгүй. За одоо Няпад ороод ингээд санхүүд чанартай сурч чадах юм бол чиний тэр олимпиадд л ороодохорой гэд. Тэгэл ер нь бол олимпиад байд юм байна гэж бодоод айгүйх тэрийг сонирхож байсан. Тэгээд дийжэд ялтчгүй бид хэдий үеч нөгөө бараг захимаар явчлаа шүү. Тэгээд тэр хугацаанд агийн олимпиадууд бас завсарцсан. Тэгээд байжгаад сая яг өвөл сургуулийн олимпиад зохион байгуулад оролцох юмхэд бол хүүхдүүдээ шалгаруулсан. Тэгээд нийт 5 оюутнуудыг шалгаруулад сая яг семестр эхлэхдээ зэрэгцээл 2 сар 17-наас эхлээд бид эдийн бэлтгэл хийсэн. Үндсэндээ сар гарны хугацаанд өдөр алхасахгүйгээр сургууль дээр ирээл орой 9 өнгөрөөл явдаг нэг тийм маршруттай болцсон ажилласан. Тэгээ яг улсын олимпиад гэдэг утгаараа сарын бэлтгэл бол харьцангуй бас бага хугацаа. Тийм. Тэгээд бид яг цаган тулцсан байсан учраас ерөнхийдөө нэлээд шахуу хуваартай бол бэлдэж явсан. Тэгээд Нэгтлэн бүртгэлийн улсын сая 23 дугаар олимпиад зохион байгуулагдсан. Тэгээд энэ л болохоор 2 шаттайгаар тэгээ нэгдүгээр шатанд нь болохоор санхүү, өртөг, агсын шат, англи хэл гэсэн юм онлайн тестүүдийг ганцаарчсан байдлаар хийж гүйцэтгэдэг. Тэгээ дотроо тест, бодолттой тест, задгаа бодлого гэсэн юм хэд бол төрлөөдтэй нийт 5 цагийн хугацаанд хийх материал. За 2 дугаар шатн дээр нь болохоор багаараа 17 хэсгийг 3 цаг орчмын хугацаанд бол ажилтдаг. Тим 2 шатаар зохион байгуулагдсан. За тэгээ манай баг хамт олонний хувьд бол 1-р шатн дээрээ 1-р байранд ороод 2-р кейс дээрээ 2-р байранд ороод нийлбэр дүнгээр бол дид байранд орсон байгаа. Тэгээд багийн 4 гишүүн маань бас топ 10-д шалгарсан тийм амжилттайгаар ямарч ирсэн. Тэгээд энэ амжилт нь болохоор айгүй олон хүний хүч хөдөлмөр шингэсэндээ ер нь амжилтын хард одоо миний амжилт юм шиг харагдаж байгаа боловч тэрний хард айгүй олон хүн байж идэг. Тэгээд тэр тусмаа сая улсын олимпиадаас учраас тэнд одоо баг хамт олон байна. Бэлдэж байгаа 2 багш байна. Ардан бүхэлдэн олон улсын Нэгтлэн бүртгэл санхүүгийн мэргэсэн сургууль гээд нэг тэнхэн байна. За тэгээ бүр томоор наваад үзэх юм бол санхүү эдийн засгийн их сургууль байна. Тэгээ маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн тийм том амжилт байсан. Тэгээд бид 5 хувьд ч гэсэндээ гэр бүлийн дэмжлэг байна те. Одоо өглөө 9-өөс гараад орой 9-д ирээл сүүлийн тоногт нь бид нар бүр өглөө үрийн 4 цаг хүртэл багш нартайгаа суугуйд ч гэсэн байсан. Тэгээ тэр болгонд ингээл гэр бүлийнхнээс асар их итгэл одоо байгаа юм л та те. Одоо үнэн ч юм уу худлаа ч юм уу чи ингээд тэгэлээдэг бол бас хэцүү шүү дээ. Юмдаа төвлөрч чадахгүй. Тэгээ манай гэр бүлийн хувьд л намайг бүх зүйлд аягүй их дэмждэг. Тэгээ энэ олон хүний итгэл одоо хүч хөдөлмөрөд бүтсэн маш том үнцэнтэй амжилт байсан гэж хэлмээр байна. За баяр хүргэе их гоё. Айгүй гоё тийм эерэг те. Зөвхөн өөрийгөө ингээ бодоод өөрийгөө дүгийлгээд байдаггүй. Юм гоё айгүй гүнзгий том өргөнөөр нь ингээ хардаг гоё хүн байна. Тэгээ зан чанар одоо те энэ хандлага цаашд ингээ хаяггүйгээр улам гоё ингээ хадгалж авчулдэрэ гэж хэлмээр. Баярлалаа. За ингээд улсын олимпиад ингээ боллоо. Бас ингээ амжилттай орлоо те. Маш олон ингээ шаргуу хөдөлмөрсний за миний санджаар бас сургуулийн эрдэм шинжилгээний хуралд орж исэн тий. Бас Нэгтлэн бүртгэлийн тэнхим хамгаагчаар удирдуулаад тэр эрдэм шинжилгээний хурал гэж ер нь бас яг юу юм сонирхож байгаа бас ябгийн оюутнууд байж магадгүй бэлдэж байгаа оюутнуудад юун дээр анхаарах хэрэгтэй юм ямар стандарт одоо хамгийн наазах нь ямар стандартаар юм бичдэг тий гэх мэтчлэн зөвлөд дээр бас гоё
бүр ингээ анхан шатнаас нь дөнгөж бичиж байгаа хүүхдэд ингээ зориулаад нэг багш шиг нь гоё зөвлөгөө өгвөл юу гэж өгөх. За миний хувьд бол яг санхүү эдийн засгийн их сургууль, тэгээд мандах их сургууль, Монголын мэргэжлийн Нэгтлэн модогчны институтаас зохион байгуулагдсан эрдэмтлийн урлуудад оролцож байсан. Гэхдээ ерөнхийдөө бол багаараа оролцож байсан учраас одоо сандрал гэх юм уу те, тиймэрхүү зүйлүүд бол харьцангуй гайгүй байсан. Тэрнээс шиг нөгөө цахимаар хамгаалж хат ингээл том мэлтгэлүүд урдуур орж ирэл янгууд айгүйх сандардаг. Тэгээд ялцчгүй багаараа хамгаалжсэн болохоор бас харьцангуй гайгүй явчихжээ. Тэгээ одоо яг эрдэм шинжилгээний хуралд оролцохоо бэлдэж байгаа оюутнуудын хувьд бол эхлээд сэдвээ айгуу сайн тодорхойлох хэрэгтэй. Чиний сэдв чинь яг ямар үр өгөөж өгөх гээд байгаа юм те. Шийдэл нь яг юу ах юм? Тэндээсээ юу одоо ингэж хамаарч шийдэх гээд байгаа. Тэр зүйлээ айгуу сайн тодорхойлох хэрэгтэй. За тэгээ судалгаа авахдаа яг тэрнлүүгээ илүү сайн чиглүүлж хэрэгтэй. Судалгааныхаа одоо ингээл зүгээр л нас хүүстэй хийдгээр курс ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд бичгээс илүүтэй энэ өгөгдөл нь буцаагаад ямар шинжилгээ хийгээд юунд нь нөлөөлж болох юм бэ гэдгийг бас бодож агаад асуулга боловсруулвал бас дараа нь шинжилгээ хийхэд илүү төхөн байдаг. За тэгээ араас нь мэдээж нөгөө SPS дээр ажиллах чадвар те бусад судалгааны програмууд дээр бас ажиллах чадвар хэрэгтэй. За тэрэн дээр бол SPS маань ингээл одоо бүх шинжилгээнүүдийг гаргаад өгч байгаа шүү дээ. Тэнгүүд тэндээс тэр үр дүнг нь тайлбарлаж бичнэ гэдэг бол миний хувьд айгүй хэцүү байсан. Яг одоо би ямар үр дүн өгөх гээд байгаа. Тэнгүүд одоо энэ шинжилгээ надад юу гэж ийн гэсэн хариу гаргаж өгöd байгаа юм бэ гэдгийг тайлбарлах айгүй хэцүү байсан. Тэгэхээр тэр SPS-ийн одоо тухай судлах тэ хичээлүүд байна, номнууд байна. Тэгэхээр тэндээс айгүйх мэдээлэл олж авах хэрэгтэй. За тэгээд дараагаар нь ялцчгүй нөгөө нэг тайлангаа бичих. Тэг реферата бэлтэх. Тэгэхээр тэрэн дээр бол альбом форматууд байгаа. За мандах их сургуулийн хувьд бол өөрснөө бас тусдаа форматтай байсан. За бусад сургуулиудын хувьд ч гэсэндээ өөр өөрийн форматтай байгаа. Тэгэхээр тэрнтэй нь маш сайн танилцаад тэгээ чиний хийсэн рефератуудаа хамгийн дээдл нь зарим нь 8 хуудастай ч юм уу тэгээ 5 хуудастай байна гэж зааждаг учраас тэр хязгаарт багтаагаад гол нөгөө агуулга гаргаж өгөх нь бас аюул чухал. Тэгээ тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй л гэж ерөнхийдөө бол бодож байсан. Тийм саяны яран дээр бас айгүй санал нь ер нь бүгдээрээ санал нийлж байна. Хамгийн санал нийлж байгаа нь тэр судалгааны програмууд дээр одоо датануудаа оруулаад тий хоорондын ач холбогдол аль нь алигаа няцаад аль нь алинтайгаа хамаарат байгаа гэдгийг бас яг нарийн олж дүгнэж бичих бас төвхтэй дээ тий. Тэгэхээр тэрэн дээр бас оюутнууд маань одоо статистик гэдэг хичээл байдаг. Тэр хичээл айгүй сайн анхаараарай гэж хэлье. За ингээ ерөнхийдөө оюутан байх хугацаанд ингээ гаргаж ирсэн зүйлүүд гоё туршлага юмнууд ингээ гоё сонслоо. Тэнгууд одоо төгсөх төгч юм тий. Төгсөж төгөөд ирсэн юм ямар санагдчихээн. Байгаад амар санагдчихээн үү? Эсвэл хурдан гараад тэгээ ажил төрөл юмнууд амжуулаад карьераа гоё ахиулаад ингээл ямар санагдчихээн үү? Ямар вэ? Одоо сая яг ингээл олимпиадад ороод багш нар за одоо төгсөх курс мүсгээл ингээл илүү тэртэл рүү анхаараа явчих жоохгүй. Тэгээ тэгэнгүүт гинт яана нэр одоо төгсөж чинь 2 сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн байх штэ гэд. Тэгээ бидэд ялангуяа сая нөгөө 2 сар яг хичээлээсээ ер нь бол чөлөө аваад ингээд холтсон байсан хүрээллээсээ. Тэнгүүд одоо яг буцаад ангийнхантайгаа нийлээд найз нөхдөдөө нийлээд хүрээлэлд ороход яг 2 сарын хугацаа үлдсэн байгаа болохоор тэн дээр бол айгүй ингээд сандралтай ч гэх юм уу яана ингээд саяхан орж ирэл за 4 жил хэмчингээл явжсэн чи айгүй урд өнгөрцөн. Тэр нь бол миний хувьд бол оюутан байхад айгүй гоё байсан учраас нэг хурдан төгсөе 3.5-аар төгсөе ч юм уу тиймэрхүү бодлоод ерөөсөө төрж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө тэр бол миний одоо надад бий болж байгаа тэр хүрээллүүдтэй хамт олон гоё байсан. Тэр одоо үзүүлэлтүүдээс илүү үнэлсэн баг. Зүгээр дараа нь та хэд идэлхэд л жоох асуудал гарах юм байна. Сая юу ярьж илээ. Төгсөх төхөөд гэ. Тий. За төгсөх төхөөд ийм санагд За төгсөх төхөөд ер нь оюутан байх хугацаанд аюу гоё ясан болохоор сургуультай бүгдээрээ л их хоногшсон. Тэ их дас
авсан хамгийн л гой зүйлүүд нь ингээ үлдсэн байна. За тэгтээ одоо өөртөө сургуультай байхгүй нь мэдээж тодорхой 5 сарын 27 гээл төгсөлтийн баяр болол хувцас өмсвөл малгай шидэл диплом аваад тий гой зураг гэрийнхэнтэйгээ авахулаад багш нартайгаа найзуудтайгаа авахулаад тэгэл төгсөлтийн баяраа хийгээл цаашаа явах нь бол үнэн. Тэнгүүд бас нэг алсын хараа гэж байгаа тий. За би төгсөөд энд ажилд орноо. Энд ингэж ажиллаж үзнэ. Эхлэн бодох бүртгэл дотроо аудит эсвэл байгууллагын нэгтлэн бодогч, ерөнхий нэгтлэн бодогч болно ч юм уу. Тий. Тим зүйлүүд бодлоод байдаг баг. Өөрийн чинь хувьд хэрвээ нууц биш бол энийг гоё ярьж болох болоо хүүхдүүд бас өөрөө чинь ингээд тулгуур болгоод энэ чиглэл рүүгээ юм байна гэд санаа аваад бас болох юм. За манай нэгтлэн бодох бүртгэлийн чиглэл нь дотроо яг 4 салж байгаа. Аудит, татвар, хүртэг, тайлагнал гэдэг ерөнхийдөө бол 4 үндсэн чиглэлээр салж байгаа. Тэгээ тэр болгон маань өөрснөө яг өөр онцлогтой байгаа. За татвар гэх юм бол ерөнхийдөө хуулиудаа илүү барьж байгаа. Тэгээ байнга хуулиудын шинжилэгдэж байгаа учраас айгүй шин соргог байх хэрэгтэй. За уртгийн менежментээр явлаа гэх юм бол тухайн байгууллагын бүтээгдэхүүний өртөг тооцоол, тэгээ үйлдвэрлэлийн систем нь яаж явагдаж байна. Тэр талууд дээр илүү анхаардаг ч юм уу. За тайлагналын талаар гэх юм бол одоо охин компани, салбар компани, төв салбарын бүртгэл гэл тиймэрхүү зүйлүүдээрээ бүгд онцлог байгаа. Тэгээ миний хувьд бол энэ 4 төрлөөсөө аудитын чиглэлээр илүү явах сонирхолтой байгаа. Тэгээ багцаа ч гэсэндээ сайн аудитын багцаар судлаад төгссөн. За тэгээд яагаад аудитыг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт бол миний хувь хүний характерт айгүй цогтөг. Ерөнхийдөө хийж байгаа зүйлүүд нь хоёрдугаарт нөгөө хянаж шалгадаг. Тэгээд нийгэмд жоохон нөгөө нэг сөрөг хандлага байх гэдэг л та аудитор гэмүүд хүний алдаа илрүүлдэг, тэгээ хүний мөн үздэг ч юм уу. Тэнгүүд яг үндэ аудитор гэдэг бол тухайн байгууллагыг одоо бат бөхтэй оршин тогтнох, ямар сөрөг нөлөө байна, ямар санхүүгийн эрсдэл байна, тэдний тодорхойлж ингэж үн цэнийг бий болгодог уг нь бол мэрэгжил байгаа. Тэгэхээр энэ тал дээр нь илүү анхаарад явахыг нь бол хүсдэг. Тэгээд аудитор маань дотроо бас өөрөө хүндлэг аудитор, дутаад аудиторыг хоёр салцж байгаа. Тэгээд дутаад аудитораар бас явах сонирхол сая багцаа үзэж байхдаа илүү төрсөн. Тэгээд манай улсын хувьд бол харьцангуй одоо яг бүтэн системээр ол хөгжиж чадаагүй. Одоо харьцангуй бол дөнгөж орж ирж байгаа учраас энэ тал дээр нь бас хувь нэмрээ үзүүлээд хөгжүүлээд явахыг бол хүсдэг. Тэгээ хөндлөнгийн аудитораар гэх юм бол одоо мэдээж Big 4 гэдэргээд байгаа. Тэгэхээр эднэрт бас орох юм бол миний хувьд нөгөө хэлний ур чадвар, стандартын мэдлэг тиймэрхүү зүйлүүд бас нэлээд шаардах учраас энэ тал дээр өөрийгөө хөгжүүлэх юм бол ерөнхийдөө хөндлөнгийн аудиторыг бас сонирхдаг, яг олон улсын стандартаа баримтлаад явдаг учраас бас тэр талаараа илүү таалагддаг. Саяас одоо нэгтлэн бодох бүртгэлийн хичээлүүд энэ мэргэжил миний характертай ингээд айгүйх зохицдог гэж ярьлаа та. Тэнгууд би 1-р курстэй ингээд хичээл нэгтлэн бодох бүртгэлийн үндэс гэдэг ингээд хичээл үзэж байхад нэгтлэн бодогч хүний бусдаас ялгарах онцлог гэдэг нэг хооц юм бичсэн байсан. Тэрнээс нэг хэдэн өгнүүд ингээд одоо толгойд амар үлдсэн байгаа. Нэгтлэн бодогчууд их ааш муу зарчимч тий айгүй шаардлага өндөртэй энэ ингээл тэгээд байдаг. Өөрөө ч одоо ингээ харж байхад тий айгүй бас их гоё зөөн дүүлгөө тий намуухан усны урсгал мэт гэж ярьдаг шиг тийм үү. Характерт маань зөгтөг гэдэг юм. Тэнгүүд одоо ийм мөртлөөс таана ингээл алаад байна. Энийг хий. Тийм юмрхүү юмнууд байна. Тэгэхээр характер зохино гэхээр яг ямар утгаар нь хэлж байгаа вэ? За яг үнэн нөгөө Японоор дээр ер нь бол нийтлэг тиймэрхүү юмнууд байдаг шүү дээ, нийгэмдээ таарсан дээ. Тэнгүүд миний хувьд одоо тодруулж хэлж байгаа юмнууд нь гэх юм бол яг түрүүний хэлсэнчлэн би айгүй зарчимж энээл яг ийм байх хэвээр тэр нь ингэж хийгдэн ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд бас зарим зүйлүүд төр нэлээд зарчимж байдаг учраас нөгөө яг гол стандартаа баримталдаг, тэгээ бүртгэлийнхаа гол зарчмуудыг баримталдаг гэдэг утгаараа тэрнтэй болвол яг нийцдэг. За хоёрдугаарт бол айгүй нөгөө цагийн менежментэнд нэлээд анхаардаг. Одоо цаг хугацаанд нь гэдэг зүйл дээр нэлээд ач холбогдлогч явдаг. Тэгэхээр одоо нөгөө байгууллага дээр гараад санхүүгийн тайлангууд байна, тэ өдөр тутмын ажил гүйлгээнүүд байна. Тэгээ тэднэр дээр бол мэдээж цаг цалгардуулаад ах юм бол ажил нь урагшлахгүй. Тэгэхээр тэрэн дээр бол бас нэлээд одоо хандлага нь нийлж өгдөг. За тэгээд аудитор хүний хувьд бол нөгөө айгүй ажигч гэрхаа байх хэрэгтэй. Тухайн санхүүгийн тайлан дээр ямар алдаа гарч болохоор байна, хаана эрсдэл байж болохоор байна, түүрээ яаж хийх үү, тэ багаа яаж бүрдүүлэх үү. Тиймэрхүү зүйлүүд бас нэлээд шаарддаг учраас ерөнхийдөө өөрийгөө бас нэлээд гайгүй ажигт гэж боддог. Тэгээ тэр тал дээрээ тулгуурлаад энэ мэргэжлийг болоо сонгосон байгаа.
тэг мэдээж одоо тодорхой шахал чаарлуудад тавих үе байлгүй яах вэ? Тэгээд тэрэн дээр бол бас нөгөө нэхлэн модогчд тодорхой хэмжээнд чанга байхгүй бол ер нь ямар ч мэрэгжлийн хүмүүс байнга нэг ингээл зөвлөн байгаад байдаг ч юм уу те эсвэл байнга хүний үгээр байгаад байдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд бас хитрхи нэгтэл рүү хазаагаад тэгэхээр юм зохимжгүй болдог байх. Тэгэхээр одоо зөөлөн үедээ зөөлөн, хатуу үедээ хатуу яг балансаа бариад явах хэрэгтэй болов гэж бодож байна. Тийм яг үнэн шүү те. Одоо ингээл бас багийн бие даалтан дээр хүртэл ингээд ажиглаж яг ингээл явгаа бодсноороо ингээл те бие даалтаа гоё стандартын дагуу хиймэл нөгөө нэг бас нэг өөр жоохон залхуу ч юм уу хөтөө тэгэл шууд юм копид дээр ч ингээд чирээ тавьчдаг ч юм уу тэр мэтчлийн ингээд асуудлууд бас жоохон үүсгээд байдаг тийм хэлсэн. Өөр чинь бас тиймэрхүү зүйлүүд тохиолдож ирсэн үү? Тэр нэг яаж бас эвтэйхэн гэх юм уу? Одоо ухаалгаар давж гарч ив. Тэгж алдаа гаргаж. За нэгдүгээр курсын хувьд бол бас яг тийм хүзүүлэлт байсан нөгөө дээд үеийнхэнтэйгээ нэг баг болчдаг тийм. Тэгээ нөгөө нэг өөрөө бас тухайн үед нэг актер нийлдэлтэй байгааг учраас ингээ харилцаж чаддгүй. Тэгээ бүх юмаа ингээ ганцаараа хийгээд явдаг ч юм уу. Тийм хүзүүлэлт байсан. Тэгээ одоо эргээд харахад тэр бол одоо маш том алдаа байсан болж таардаг. Тэгээ тухайн багийг бүрдүүлж байгаа хүн болго мэдээж онцлог байгаа. Тэнгүүд тухайн хүнд өөр өөрийн юм асуудал байж болно тийм магадгүй. Гэрт нь одоо ингээд ажилтай, цаг зав багтай хүн байж болно. Миний хувьд бол зарим оюутнуудтай харьцуулахад харьцангуй нөгөө нэг одоо дүүгээ харах асрах ч юм уу тиймэрхүү асуудалтай багтай. Дээрээс нь гэр бүлийнх нь хичээлдээ төвлөрөх хангалттай цаг хугацаа ингэж гаргаж өгдөг болохоор тэр хичээлдээ төвлөрөх боломж нь айгүй их байдаг гэж одоо л харж байгаа. Тэгэнгүүт тэр багтагаа хүмүүсийн одоо хийсэн зүйлийг нь би за эн чинь юм байх хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь тийм байх хэрэгтэй байхгүй юу гэд шууд өөрөө ингээд тасварлаад байна гэдэг чинь бас нэг бодлын айгүй бүдүүлэг зүйл болж байгаа. Тэр хүн өөрөө тодорхой хэмжээнд тухайн зүйлийг судлаад тэгээ ийм баймаар байна гэд бичсэн зүйлийг бол багаараа ярилцаал тэгээ тэн дээр одоо магадгүй нэмэх санаа байх юм бол за энийг ингэж яа те эсвэл за магадгүй фонтын ч юм уу те эсвэл харагдах үзэмжэн дээр нь бол арай чимэглэх ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол орж болно. Тэрнээс иш гүг энэ ч яста ийм байх хэвээр тийм байх хэвээр ийм загварын дагуу явах хэвээр гэд шууд үзэл бодлоо тулгаад байна гэдэг бол өөрөө айгүй тийм харилцааны соёлгүй тийм бүдүүлэг зүйл болчих жаа. Тэгэхээр баг болж байгаа тохиолдолд тухайн багийнхаа гишүүдийн одоо онцлогийг хараад тэнгууд магадгүй яг ийм юм байдаг. Одоо PPT бэлтгэхдээ муу ч юм уу те эсвэл реферат бичих одоо тэр бичгийн чадвар нь харьцангуй суул ч юм уу. Тийм оюутан байх юм бол эсрэгээрээ айгүй сайн ярьцдаг байж бас болдог. Бэлтгэлээ айгүй гоё хамгаалждаг, багийнхаа ажлыг ингээд бусдад ойлгуулждаг. Тэгэхээр тэр нөгөө бас л багийнхан гишүүд нь ямар уур чадвартай тэрийг онцгойлоод багтаа яг тэр үн цэнийг шингээж өгвөл бас айгүй чухал юм байна л гэдгийг одоо яг 4 жил эцэстээ ойлгож байна да. Яг зөв шүү дээ. Олимпиадад хүртэл бас ингээ оролцож байхад нэгнийхээ дутууг нөхөн гэдэг шиг тий. За энийг шидэмж энийг авчих тэгээд авчих гэх байдлаар ингээд юу байвал бас гоё баг бүрдээ дамжлах гаргадаг юм шиг. Тэнгуут бас нэрийн ийм тохиолдлууд байдаг уу? Ерөнхийдөө нэгээс дөрөвдүгээр курс хүртэл одоо нэг мэддэг. Гэхдээ нэг их тэгж харьцдаг. Одоо хоёулаа одоо хичээлдээ аягүй сайн амбицтай тий. Бас ингээд тэмцээнд ороод дандаа ялаад гараад ирдэг ч юм уу. Бас л манлайлагч те ийм хүүхдүүд нэг баг болоод ирэнгуут хоорондоо зөрчилдөх үгүй штэ ийм штэ. Миний унсан юм дээр ийм байсан тийм штэ энэ тэргээ бас зөрчилдөх маргалдах дан ганц олимпиад дээр ч биш бие даалтан дээр ч гэсэн те тиймэрхүү зүйлүүд бас тохиолдох тийм кейсүүд байсан уу? Яаж бас давж гарч ив. За олимпиадны хувьд бол бидэд яг тим системээр явж байсан. Одоо ялангуяа багийн кейс бол нөгөө аудит татвар өртөг гэд сэдвүүд нь салж байгаа учраас яг нэг сэдв дээрээ хоёр гишүүн нэгээд ерөөхдөө бол хамтарч ажиллаа явдаг. За тэр нөгөө нэг баг хамт олон дараа тэр санал зөвлөлтийн хувьд бол яг хөө тийм зүйлүүд бол мэдээж байж болно. Одоо хоёр хүн хоёр талаас хоёр өөр мэдлэгтэй байгаа тий. Тухайн мэдлэг аль нэг нь буруу байж болно эсвэл хоёулаа зөв байгаад хоёр өөр өнцгөөс нарцсан ч байж болно. Тэгэхээр тэрэн дээр бол ямар нэгэн байдлаар сөрөг зүйл гэхээр одоо миний зөв чиний зөв гэж зөрөөл шийдэл төрөх бол тэр мэдээж сөрөг байдал бий болох. Тэрнээс ш ер нь бол тэгэж тэнд одоо тодорхой хэмжээний мэтгэлцэн үүснэ гэсэн үг шүү дээ тий. Одоо би ингэж бодож जैन чи ингэж бодож जैन. Тэгэхээр тэр санал зөвлөлтөөнөөс одоо хамгийн зөв шийдвэр гарч ирдэг болов гэж ер нь бол бодож जैन. Тэрнээс
Одоо магадгүй за би нэг ингэж бодчих гингүүт бүгд ингээл тийм гэлээдэг бол тэн дээр магадгүй шийдвэр гаргаж байгаа хүн алдаа гарах магадлал айгүй өндөртэй. Тэнгүүд буцаагаад нөгөө талаас нь за байжаараа одоо эн чинь ийм штэ. Миний бодлоор л ийм байна гэд нөгөө талаас нь бас нэг ингэж одоо няцааж байгаа те. Саналаа илэрхийлж байгаа хүн байна гэдэг тэнд одоо мэтгэлцэн үсээ санал бодол нь хуваалцаад хамгийн зөв оновчтой шийдвэрт хүрэх магадлал айгүй өндөртэй. Тэгж бодож байна. Тийм учраас ерөнхийдөө багаар ажиллахад одоо 2-2-ороо нэг сэдв дээр ажиллах ч юм уу те. Тиймэрхүү үедэд бол тэгдэг нь одоо хамгийн зөв шийдвэр дээр хамгийн оновчтой алдаа багтайгаар явах л шийдэл юм болов уу гэж бодож байна. Тэрнээс одоо би мэддэг чи мэддэг. Гэтэ би чамаас илүү мэддэг гэж дайраад байвал тэр бол илүү нөгөө сүрэг байдал руу бүр шийдэл хүрэх болчихно. Тийм бас нэг жоохон хөөхөж чиг те. Тийм. За баярлалаа. Тэгэхээр одоо бас ингээд төгсөх курс болсон. Оюутнуудынхаа одоо хамгийн ахмад те. Олон зүйлүүдээ одоо ингээд туулаад мэдээд оролцоод ингээд туршлага аваад үзчих. Тэнгууд бас ингээд эргээд нэг оюутнуудыг ингээд хараад нэг томор зургаар нь ч юм уу тэг ингээ харж ахсан нэг ийм дараа оюутнууд маань алдаад байна да. Жишээлх юм бол яг би өргөтгөл суудаг оюутнууд муу гэж хэлээгүй шүү. Зөв өргөтгөлд айгүй суугаад байна. Цагаа жоохон дэмий өнгөрөөгөөд байна уу да ч юм уу нэг тиймэрхүү ерөнхийд нь ингээ ажиглагддаг. Тийм сул талууд юу вэ? Бас эсрэгээрээ бас давуу талууд юу вэ? Тийм ажиглагдсан зүйл байвал бас хуваалцаж болох. Магадгүй өөртөө мэдгүй явж иж болно шүү дээ. Тэгээ хэлээд байнгут нэрээ би ч өргөтгөл дандаа сууж идэг шүү гэд бас бодоод арай өөр зүйл цаг гаргадаг гэж бас болох юм гэж бодлоо. За эхлээд ямар ч сайн ажиллаж исэн давуу талаас эхлэе. Тэгээд манай сургуулийн оюутнуудын давуу талын хувьд бол яалтчгүй нөгөө түрүүний хэлжсэнчлэн ачаал даах чадвар нь харьцангуй сайн байдаг. Тэгээ өөрснөө юмдаа ач холбогдол өгж байгаа байдал нь бол зарим оюутнуудын хувьд бол бүр эрс илүү хөгжсөн байдаг те бүр энэ чинь ямар гой мундаг хийдин те тиймэрхүү оюутнууд ч гэсэндээ зөндөө байдаг те ачаалаа дагаа сурцсан байдаг юмд аягүй сэтгэл гаргаад чанартай ихийг аягүй ирмэлцдэг. Тэгээ тэр нь бол хамгийн гол давуу тал нь болов гэж боддог. Тэгээ хоёрдугаарт бас сургуулийн нэр хүнд байна те. Тэгээ энийг ер нь бол манай сургуулийн төгсөгчд бүгд л аягүй гой өндөр тавьж явахыг ирмэлцэж байгаа. Тэгээ тэр зүйлүүд нь бол хамгийн чухал давуу талууд нь. За суул талын хувьд гэвэл яг нөгөө өөрийгөө илэрхийлэх чадвар одоо 1-2 дахь курсийнхны хувьд ч юм уу харьцангуй суулж магадгүй. Тэнийг бол нөгөө ялцчгүй клубын эзэлтийн үед бол яг ажиглагдаад байдаг. 1-р курсийнхан арай нэг тийм бүрэгтэй дугаа за тэнгууд 3-ынхаа ороод ирэнгүүд арай нээлттэй ч юм уу те шууд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байгаа. Тиймэрхүү зүйлүүд харагддаг. Тэгэхээр өөрийгөө илэрхийлэмж дээрээ гарах хэрэгтэй болов уу гэж боддог. Тэгээд яг өөрийн хэлснээр түрүүн үргэлж ингээд байгаа тийм. Тэгэхээр тэн дээр бол цагийн менежмент дээрээ бас хүн болгоно л анхаарал зүгээр. Тэгээ манай сургуулийн хувьд бол сая бас номын сангаа сайжруулад тийм зөндөө гоё талбайтай болцсон учраас оюутнууд маань оролцоод чөлөөт цаг өнгөрөөж байгаа гэж бодож байна. Яг бас гоё юм өнцгөөд аяг гоё гарч ирж байна. Гоё ярилцж байгаад баярлалаа. Тэнгүүд бас манай сургуулийн нэг онцлог юм бол курс болгондоо ингээд дадлага хийдэг тийм. Хамгийн нийгмийн дадлага, танилцах дадлага, мэргэжлийн дадлага гэдэг. За нийгмийн дадлагыг орхиод танилцах болон мэргэжлийн дадлагуудаа хаана хийж исэн бэ? Дадлагынхаа үеэр бас юу ажиглаж ойлгож мэдээд суралцваа. За миний хувьд танилцах дадлага бол голомт банкн дээр хийжсэн. Тэгээд банкны хувьд бол нөгөө айгүй өрсөлдөгч ихтэй. Дээрээс нь нууцлын зэрэг айгүй өндөртэй байдаг учраас дадлага ихэд бас тийм тохиромжтой үгүй гэдгээ бас бодох хэрэгтэй. Санхүү удирдлагын тэнхим, нягтлан мод бүртгэлийн тэнхимийнхэн бол илүү үйлдвэрлэл үйл ажиллагаа ч юм уу те худалдаа ч юм уу тэр тал руугаа бас сонгол зүгээр юм байна да гэж бодож байсан. Яагаад тэгэхээр нөгөө нууцлын зэрэгтэй байдаг учраас материал авч ажиллах те бодлогын баримтчигтэй танилцах тиймэрхүү зүйлүүд жоохон хязгаарлагдмал болчдөг. Гэхдээ яг дотор нь орохоор нөгөө банк учраас нөгөө байгууллагын соёлтэй хүмүүсийнх нь бие авч явж байгаа байдал тэр бүтэц зохион байгуулалтууд нь бас илүү тийм нарийн байдаг. Тэндээс нь бас суралцах зүйлүүд ихтэй. За танилцах дадлага бол ингээд өнгөрсөн. Мэргэжлийн дадлага бол ард санхүүгийн нэгдэл дээр бол хийж гүйцэтгсэн. Тэгээ тухайн хугацаанд бол хариуста жинхэнэ айгүй их зүйлүүдийг сурсан. Тэгээ манай удирдагч их гоё нээлттэй хүн байж тарсан учраас бүх одоо програмууд дээрээ ажиллах ч юм уу тиймэрхүү зүйлүүд дээрээ бас надад ингээд туршлага олгож ирсэн учраас
тэр айгүй өргөөчтэй байсан. Тэгэхээр дадлага хаана хийх үү, ямар удирдахч томилогдох нь бас айгүй чухал. Тэрийг гэхдээ бид нар шийдэхгүй л дээ. Гэхдээ тэр нас айгүй чухал байдаг. Хэдийгээр одоо хүмүүс нь айгүй чимээгүй байгаад байж болно шүү дээ, орсон хүмүүс нь. Тэнгүүд оюутнууд маань өөрснөө айгүй идэвхтэй байх хэрэгтэй. Хаагч би юу их үү те, би тийм оюутан ингээд дадлагаар орж ирсэн байгаа танада ийм баримтчгээ бэлдээд өгөөч ч юм уу те. Айгүй өөрснөө илүү ингээд идэвхтэй өөрийнхөө төлөө гүйж чаддаг байх хэрэгтэй л гэж бодсон. За баярлалаа. Тэгэхээр бас нэг дөрөвдөх чухал зүйл гэх юм бол одоо мэргэжлийн дадлага дээр нь таарсан уу? Яг тэр үеэр бас л цар тахал энэ бол дадлагын оюутнуудыг авахгүйгээл бас дадлагын ихэд хүндрэлтэй байсан дээ. Үүнийг бас яаж давж зохицуулав? Яг юу сая мэргэжлийн дадлага дээр бол ерөнхийдөө таарсан өнгөрсөн 100 гэсэн. Тэгээд яг намайг орж явахад харьцангуй нөгөө нь яг намжсан байсан үеийнээс тэг яг дөнгөж анкета өгөөл за окей хүрээд ирээ болно гэж ээжэд яг очих ихний өдөр нь байгууллага дээр бас ковид илэрсэн байсан. Тэгээд одоо яа надад хийлэхгүй болол яана гэж ашгүй ямар ч ясан дууцсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол оюутнуудад нөгөө дадлага олоход яг тийм бэрхшээлтэй байна гэдэг зүйлүүд аягүйх явж исэн. Тэгээд миний хувьд бол ямар ч ясан байгууллага дээрээ ажилласан. Тэгээд ард санхүүгийн нийтлийн хувьд бол харьцангуй нөгөө ажилчдаа цөөлөөд онлайнаар ажиллаад танхимаар ажиллаад гэд ингээд явж исэн. Тэгээд тухайн хугацаанд бол бас яг 7 хоногийн дадлага нь бол яг захимаар удирдагчтайгаа ингээд харилцаад програм дээр ажиллаж явсан. Тэгээд байгууллагын ерөөхдөө ажилчдаа гаргаж чад тэр соёл бүтцэн айгүй том нөлөөтэй болол гэж бодсон. Яг үнэн. Сая ингээд програм дээр ажиллаа гэдгийгсэнтэй тэгвэл ер нь програм дээр ажиллаж байхад ямар санагдав? Хүнд хэцүү санагдчихсэн зүйл ээ үү? Анх одоо програм тэр чин баг шив шин зүйл те. Сурахад жоохон эхэндээ бол хүндэж байгаа. Тэгээ гарт ингээ ороод ирж байна. Гарт ороход тэр их хугацаа зарцуулагдчихэв. За тэнгууд ерөнхийдөө бол дадлагжигч те төгсөөгүй байгаа шинэхэн хүн учраас ерөнхийдөө гол үйл ажиллагааны руу орохгүй ерөнхий энгийн журналууд ч юм уу те тиймэрхүү зүйлүүд дээр бол ажиллаж байгаа. Тэгээ програмууд дээр ажиллахад тухайн програм дээр нь яг хаана ямар зэсэн те ямар үүрэг ролтой нь гэдгийг эхлээд танилцсан байх нь айгүй чухал. За тэгээд Нябо нарын хувьд бол ерөнхийдөө хамгийн гол зүйл нь ямар үед ямар бичлэлт хийгээд ямар дансууд харилцдаггүй те тэр данс нь буцаад айл одоо тайлан дээрээ айл мөрөнд нь очтیں۔ Те тэр харилцаа холбоонуудаа л аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Тим гүйлгээ гарлаа гэхэд за дебет кредит нь тим бичлэлт хийгднэ гэдэг тэр анхаар шатны нөгөө онлайн мэдлгүүд нь аягүй чухал. За бусдаар бол тэр тайлан те зүйлүүдийн програм маань өөрөө цаанаасаа боловсруулаад бэлдээд өгчраас тэр журналын бичлэлтүүдэн дээрээ аягүй сайн анхаардаг байх хэрэгтэй. Тэгээд мэдээж тооцоолын алдаа гаргаж болохгүй. Шивж яхад одоо нэг тиг илүү дарахад тэр бол маш их хэмжээний гар цэцгийг одоо байгууллагад авчирч байгаа. Тэгэхээр аягүй анхааралтай байх хэрэгтэй л гэж ерөнхийдөө бол ойлгосон. За маш их баярлалаа. Энэ подкаст дээр бас өөрт нэг тулгарч ирсэн асуудал гэх юм уу тэр нэг зүйлээ асуулт болгоод оруулахыг хүссэн. Өмнө би бас ингээл подкаст бүгдээрээ л подкаст сонсож байгаа тийм. Тэгэл яг гоё ингээл дуртай хүний хаяарыг ч юм эсвэл амар гоё ярьж байгаа хүний яриаг сонсоод тэгэл тэгэнгүүт зөвхөн 2 дугаар курсынхан зориулсан зөвлөгөө. Эсвэл зөвхөн 5 курсын гэсэн. Тэгтэл яг тэр үед нь би 1-р курс ээж таарч юм эсвэл 3-р курс ээж таарч юм уу. Тэнгуут энэ чи 2-р курс өнгөрсөн шүү дээ. Би юу байсан бол тэгэхээр одоо 3 юм чи яах юм бол гэж айгүйх тэгж боддог байсан. Тэгвэл өөрийн чинь хувьд 1 2 3 4 гэж тус нь ингээд зөвлөгөө ингээд степ степээр гэх юм. Тэгэж зөвлөгөө өгвөл юу гэж өгөх вэ? За хамгийн түрүүнд 1-р курсын хүн байна те дөнгөж орж ирж байгаа ер нь бол нэлийн юм тодорхойгүй байдлуудад тулж байгаа. Тэр тодорхойгүй байдал өөрөө айгүй юм төгшүүр те айдсыг бас үүсгэх гэдэг. Тэгэхээр миний хувьд бас айгүй тийм тасан зохицох чадвар харьцангуй жоохон султай тийм оюутан. Гэтэ ерөнхийдөө бол арга барилаа олоод тухайн орчиндаа өөрийгөө айгүй их нээж хэрэгтэй. Хүн ингээд өөрийгөө барайлах тусам тухайн орчиндаа ингээд уусаж чаддгүй. Тэгээд эхлэхээр яг нөгөө өөрийнхөө тэнд ямар үүрэгтэй байгаа нэ би ямар одоо үнцийг бүтээж байгаа гэдгийг мэдэхгүй болоод тэгэхээр жоохон их хүчгүй болох гэдэг. Тийм учраас одоо 1-р курст орж ирж байгаа оюутнуудын хувьд бол өөрийгөө айгүй гоё нээгээрээ тэгээд өөрийн чинь хүсэл сонирхол юу вэ? Клубүүдэд хамрагдаад дээд доод курсын бүх хүмүүстэй айгүй гоё нээлттэй байх хэрэгтэй. Тэгээд хичээлийн ачаал бол мэдээж хүнд байгаа. Тэгээд чангаагаа шалгалтууд ч гэсэндээ ингээл араасаа ирж байгаа. Гэтэ одоо энийг одоо бүхэл оюутнууд дамжаад даваад туулаад гарч байгаа санхүү эдийн засгийн сургуулаараа өгүүлж байгаа бүх оюутнууд тэрийг одоо мэдэрсэн байгаа тий. Тэгэхээр энэ бол ингээд давагдчихгүй зүйл бол биш.
Тэгэхээр тэрийг цагийн менежменттэй хийгээд өөрөө хичээж байгаа цагт ер нь бол давагдшгүй том даваа гэж байхгүй. Тийм учраас тодорхой цаг хугацаа өнгөрөхөд гээд айгүй гоё дурсамж болоод үлдчихдэг. Тийм болохоор бити шантраарай гэж ер нь бол 1-р курсынхандаа хэлмээр байна. За 2 болон 3 дахь курсийнхний хувьд бол харьцангуй ойролцоо санагддаг. Тэгэхээр нийлүүлээд хэлэхэд бол нөгөө өөрийгөө нээх тал дээрээ бас илүү анхаарч өгөөрэй. Миний хувьд бол айгүй хичээл рүү илүү анхаараа явцсан. Тийм болохоор бас нөгөө талаараа өөрийгөө нээж тэр чөлөөт цагаа өнгөрүүлэх тэр тал нь бас айгүй чухал. Тийм болохоор тэр талтаараа бас анхаарад за 3 дахь курсийнхний хувьд бол мэрэгчлээ бас нэлээд анхаарч эхлэх хэрэгтэй. Яг ямар үнцийг бүтээх гээд байгаа. Би яг юу сурах гээд байгаа юм те. Тэр тал дээрээ анхаарах хэрэгтэй. За тэгээд 4-р курсийнхний хувьд бол одоо бас хамгийн чухал нь шүү дээ. Тэгээд төгсөх гэж байгаа. Тийм учраас яг би тийм хаана ажиллах юм, ямар одоо ажлын байран дээр очиж иж яг миний зорилготой нийцэх гээд байгаа юм те. Тэгвэл тэр газар очихын тулд надад ямар одоо ур чадвар чухал байна, юугаа хөгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг айгуу сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгээд 4-ийнхний хувьд бол ялангуяа сүүлийн семестр нь харьцангуй бас чөлөөт цаг гэдэг зүйл их гарч ирж байгаах. Тэгэхээр тэрийг айгуу гоё зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Зүгээр чөлөөт цагаа одоо ингэж хийсч яваад өнгөрөөчих болохгүй. Тэгэхээр одоо ажил дээр гараад дахиж ийм их одоо чөлөөт цаг тий оюутан байсан үг шиг ингэж олдох боломж бас бага учраас одоо олдож байгаа цаг айгуу гоё үнцэнтэй өөртөө ашигтайгаар өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгээ мэдээж төгсөж байгаа учраас ер нь бол бүх курсынхандаа хэлэхэд гоё сургуульдаа ийм нандин өөрийнхөө дурсамжуудыг бүтээгээрээ найз нөхдөд олох хэрэгтэй. Тэгж бас хэлмээр байна. Тэгээд өөртөө итгэлээ бас ер нь л хизээж алдаж болохгүй тий. Өөр хүмүүс доо чамайг сайнаар хэлж магтах хүмүүс байна. Сайн явж исэн ч одоо муулах хүмүүс байна тий. Тийм бахад одоо заавал өөрийгөө ингэж доош нь дарах ер нь л хэрэггүй. Тэгэхээр өөрийгөө одоо өөртөө итгэлээ өөрийнхөө ингэж үнэлэх үнлэмжээ хүн өөрөө ер нь л хизээж алдахгүй, бууруулахгүй л явах хэрэгтэй л гэж хэлмээр энэ да. За маш гоё зөвлөгөөнүүдийг өгч байна. За тэгэхээр бас нэг гоё сонирхолтой ч юм уу эсвэл арай өөр өнцгөөс бас нэг асуулт оруулж ирсэн. Оюутан байх хугацаанд заавал хийж үзэх нэг тийм 3 зүйл. Тэр нь одоо юу ч хийж болно те. Чөлөөтэй гоё ээж болно. За одоо хичээл таслах гэвэл арай л буруу зүйл гэж. За заавал нэг хийж үзээд гоё дурсамж болгоод үлдээх нэг тийм 3 зүйл. Гэвэл юу хэлэх вэ? За хамгийн түрүүнд шууд толгоонд орж ирж байгаа нь бол нөгөө эрдэм шинжилгээний хуралд бол ороод үзчих хэрэгтэй. Тэгээ тэнд бол яг нөгөө мэрэгжлийн юм гэхээсээ гадна тэр судалгаан дээр ажиллах бол надад бүр айгүй шин зүйл байсан. Тэгээ нөгөөдгөө холбож тайлбарлах гээд айгүй онцгой байсан учраас тэгээд одоо ирээдүйд нөгөө шинжилгээ судалгааны зүйлүүд бас айгүй хөгжиж байгаа. Тийм болохоор эрдэм шинжилгээний хуралд ганцаараа чадахгүй бол баг хамт олноороо ч юм уу те найзуудаараа нийлж агаад ямар ч хэсэг эрдэм шинжилгээний хуралд бол ороод үзчих хэрэгтэй гэж хэлмээр байна. За хоёрдугаарт нь гэх юм бол миний бодлоор тэр мэрэгжлийн дадлагуудаа хийж байгаа тэрнээс гадна нийгмийн дадлах тэр сайн дурын ажлууд бас айгүй чухал санагдсан. Яг одоо нийгэмд ямар байгаа те хувь хүний яг тэр нөгөө нэмжин сэтгэл гэх юм уу те тэр тал руугаа илүү бас хүнийг хөгжүүлдэг учраас тэр чөлөөт үйл ажиллагаан дээрээ бас анхаарч өгөх хэрэгтэй. Сайн дурын үйл ажиллагаанууд одоо боломжоор ер нь л оролцдог байх хэрэгтэй. За 3 дугаарт нь одоо зөвхөн мэрэгжлийн талаар яриад яах вэ? Найз нөхдөдөө те гоё дурсамжуудаа бас мэдээж бүтээх хэрэгтэй. Байнга хичээл гэл яваад байвал эргээд харахад хүн ер нь би нэг тэр бие даалтан дээрээ тэгж тэдэн оноо алдаад гэж ер нь санахгүй шүү дээ. Тэр үед тэрнтэй нэг найзтайгаа ингэж илээ гэж л дурсамж нь орж ирнэ гэхээс. Тэгэхээр бас найзуудтайгаа гоё дурсамжуудыг өнгөрөөх хэрэгтэй. Хайртай хүмүүстэй найз нөхдөдөө цаг гаргах хэрэгтэй. Тиймэрхүү зүйлүүдийг санал болгож байна да. За баярлалаа. Тэгэхээр бас найзуудтайгаа ингээл гоё дурсамж өнгөрөөнө гэж тэгдэг шүү дээ. Тэнгууд одоо хичээлээ сайн хийдэг хүүхдүүд ер нь өөрсдөө адилхан бас нэг сайн хийдэг хүүхдүүд найзалсан байдаг тий. Тэнгууд нөгөөдөл нь бас гэрээсээ гарах дурггүй. Өөрөө бас гэрээсээ гарах дурггүй юм. Ингээ бас нэг ер нь нэг цөөхөн дурсамжид үлддэг юм шиг санагддаг. Тэгээ өөрийн чинь бас тэгдэг үү эсвэл найзууд нь бас айгуу гоё гарч ордог тэмнэлттэй байдаг уу?
Ерөнхийдөө бол яг хоо тиймэрхүү ерөнхий хандлага бол байдаг те бүгд ерөнхийдөө гэртээ цагийг өнгөрөөх сонирхолтой ч юм уу. Гэхдээ одоо миний найзуудын хувьд бол ерөнхийдөө хийх үедээ хийчдэг. Бас назгарах үедээ назгарчдаг ч юм уу те. Тиймэрхүү ерөнхийдөө илүү нөгөө балансыг авч явах талтай байдаг. Тэгээ тийм баг хамгийн юм ном байна. Тэнгүүд нөгөө найзууд маань бас тийм чөлөөтэй байдаг болохоор тэр нь айгүй гоё яадаг. Тэгэхгүй одоо ингээл бүгд ийм номоо байвал бас жоохон утгагүй болоо явчихна. Тэгэхээр баг донд ер нь хамт олон донд яг нэг тийм формал те альбан нэг хүн байна. Тийм донд хөгжөөдөг бас нэг хүн байна. Тэ чөлөөтэй байдаг хүмүүс байна. Тэгэхээр тэр хүмүүс нь яг ингээд нэг нэгэндээ нөлөөлөө нэг нөхөө явдаг учраас тэр нь айгүй гоё яадаг. Тэгээ манай найзуудын хувьд бол бас яг тийм хийх үедээ бол хийх юм яг тултал нь хийн. Тэгээ чөлөөт цагаараа бас найз нөхдөдөө салхинд гардаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар бас өнгөрөх үед байдаг. За баярлалаа. Дараагийн асуулт бол одоо ингээд төгсөх төгөөд энд бол 4 жил тий сурах процесс юмд оролцох өөрийгөө харуулах заримдаа гүйцэтгэж байх заримдаа удирдахч байх гэл олон зүйлүүдийг бас ингээд тодорхой хэмжээнд хийгээд үзлээ тий. Тэнгууд оюутан байх хугацаанд олж авсан мэдсэн өөртөө суулгаж авсан хамгийн чухал 3 чадвар гэвэл юу юуг нэрлэх вэ? За чадвар гэх юм бол за хамгийн түрүүнд л нөгөө цаг баримталдаг те юмд одоо сэтгэлээсээ гаргаж тэнд одоо зүгээр дүгнүүлээд өнгөрөх биш. Тэр зүйл надад одоо ингэж ямар үр өгөөж үлдээж ин те тэрийг нь бодож хийвэл хүн айгүй чанартай зүйл хийдэм байна гэж юу нь бол бодсон. Тэгээ тэр чутгаараа одоо санхүү эдийн засгийн сургууль надад 4 жилийн хугацаанд суралцаад төгсгöd юмыг одоо яаж хүнд хүргэх вэ те тэр чадвараар нь илүү хөгжүүлж өгсөн гэж боддог. За хоёрдугаарт нь гэх юм бол яалтч одоо өнөөдрийн намайг би болгоход гэдэг шиг сэтгшгүй клуб те одоо сагсан бөмбөгийн эмгтэй шигшээ баг байна. Эдгээр бол бүгдээрээ надад одоо хувь нэмрээ үзүүлсэн байгаа. За сэтгшгүй клубын хувьд л илүү нөгөө удирдахч байрсан ажилласан. Тэгэхээр нөгөө баг хамт олон яаж зохион байгуулах уу? Багийн ураг яаж авч явах уу? Нөгөө гишүүдийн хүмүүсд нь яаж мэдрүүлж, яаж нөгөө цаашаа одоо ингээд бат бөх оршин тогтоход нь нөлөөлөх үү гэдэг талаасаа нөгөө удирдах талаас нь илүү нөлөөлж өгчсэн бол одоо эмгтэй шигшээ багт тоглоход нөгөө гүйцэтгэгчийн үргийг илүү өгдөг нь. Тэнгүүд нөгөө хүний үгийг яаж сонсох уу те яаж энэ хариуцлагатай байх уу тэр чинь бас хүнээс үг сонсоод унжганаад ээж болохгүй талбай дээр тэгэхээр яаж хатуужилтай байх уу тэр талаас нь бас илүү хувийн хөгжлүүдийг одоо ингээл миний эргэн тойрны найз нөхөд хамт олон тэг клуб бүх хүмүүс надад айгүй гоёор нөлөөлж өгч байгаа. Тэр дундаас л тэр удирдахч байх, гүйцэтгэгч байх, юу хийж хамт олон дотор явах хэрэгтэй гэдэг чадруудыг бол олж авсан. За тэгээ 3 дугаарт нь бол тэр нөгөө харилцааны ур чадвар хинтээ яаж харилцах вэ? Бүх хүмүүстэй ер нь бол адилхан эрэгтэй гэж одоо илдэг харьцах хэрэгтэй. Хүндэлж байгаа хүн би хүнийг хүндлэхэд тэр хүнээс надад буцаал эерэг хүндлэл ирдэг. Би хүнд одоо хайрлал тэр хүнээс ч гэсэндээ эргээд хайрлсан л тийм хариу ирдэг. Одоо би хүндээ ингээд муухай харьцчаад буцаагаад намайг хүндлэхгүй байна гэд тийм хүлээлттэй байж мэдээж болохгүй. Тэгэхээр тэрийг бол аягүй сайн сурч авч ойлгосон. Хүн болго одоо өөр байгаа те илэрхийлэмж нь өөр байгаа. Хүндлэлийнх нь илэрхийлэмж, хайрынх нь илэрхийлэмж бүх зүйлүүд номдоо байгаа. Тэгэхээр тэр болгоныг бас ойлгож хүмүүсийн онцлогийг айгүй мэдрэх нь чухал юм байна гэж бол суралцсан. Тэгээд нийлүүлээд ер нь бол хэлэхэд давхар мэдээж хүний эрүүл мэнд гэдэг зүйл бол хамгийн чухал. Тэгээд ачаалттай байна, хийх юм ихтэй байна гэл эрүүл мэндээ хаяад байж болохгүй. Тэгээд эрүүл байж чи зорьсондоо хүрэн сайн сайхан бүхнийг бүтээн дараагийнхаа ингэж үйл явцуудыг хийх учраас эрүүл мэндэд сайн анхаардаг байх хэрэгтэй. Тэгээд юмд ер нь цаг байхгүй байна. Тэрийг хийгээд ингэх зав байхгүй байна ч юм уу те. Цаг зав байхгүй байна гэдэг тийм зүйлээс ерөнхийдөө бол татгалзах хэрэгтэй. Хизээч одоо за яг энэд чинь зориулаад ийм цаг хугацаа ирж шүү гэдэг зүйл бол цаанаасаа ирэхгүй. Тухайн зүйлд та өөрөө зориулж цаг зав гаргана гэхээс ш тэрэнд тохирсон цаг зав гэдэг зүйл ирнэ гэж бол байхгүй. Тэгэхээр цаг зав юмд гаргаж сураарай. Эрүүл мэндээ анхаардаг байгаарай гэдгийг бол яг нэлээд сайн ойлгож авсан. За маш гоё үнцэнтэй зөвлөгөөнүүдийг өгч байна. Тэр сая бас яриан дундаа нэрээ
санхүү эдийн засгийн их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ байлээ тий. Тэгээ бэлтгэлж явдаг. Энэ спортоор бас аюу хичээл тийм шиг байна. Тэнгүүт сагсан бөмбөгийн хаан талаар энэ бас нэг төрлийн хобби сонирхол тий. Энэ талаараа гоё бас дэлгэрэнгүй ярил одоо юу гэдэг Степен Curry гэдэг гоё Kobe Bryant тий Монголоос одоо санжирмын юу гэдэг л бас нэг сайн судалдаг болохоор мэдэхгүй байна. Бас сагсан бөмбөг сонирхдаг хүүхдүүд сонсч иж магадгүй. Тийм болохоор гоё тэр талаар гоё ярил. За миний хувьд л ерөөсөө 93 дугаар сургуульд сурж байхдаа бага ангитай ерөөсөө спорт хөдөлгөө байсан. Ерөөсөө л тийм ингээд тамир ордог, суужлаадаг тэр октод энэгээс тэгэл яг өсвөрийн зохион бүтээгчлийн лабораториалах сургуулиуд шилжиж ирээд яг 9-р ангиас анх сагсан бөмбөгийн бэлтгэлд ороод тэгээд тэрнээс хойшоо ер нь бол тоглож эхэлсэн. Тэгээд 12 дугаар анги бол сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэйгээр төгссөн. Тэгээд 1-р курст ороод бол яг за одоо нөгөө мундаг хүүхдүүд норж байгаа. Тэгэхээр хичээхгүй бол ер нь л чирэгдэнэ гэдэг нөгөө хандлагаараа хичээлдээ илүү анхаарад ерөөсөө тийшээ ханхаараагүй. Тэгээд 2 дугаар курстээ яг сагсан бөмбөгийн эмгтээшээ багт очиж шалгуулад тамирчнаар илсээд 2 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэж агаад яг 4-р курстээ бас төр завсарлага авсан байгаа. За тэгээд яг сагсан бөмбөгийн спортын хувьд бол одоо 10 жилд ялангуяа тэгдэж багш нар чи одоо бөмбөг хөөгөөд наадгаараа амьдрах юм уу ч юм ялангуяа хүүгүүдийг айгүйх тэгж хэлдэг. Тэгэнгүүт тэнд одоо зөвхөн тэр бөмбөгийг кальцаанд оруулахдаа гол биш те тэрний ард ерөөсөө багийн тоглолт явж идэг. Дээрээс нь тэнд одоо хуур хүний хөгжлүүд айгүйх явж идэг. Яаж одоо багаараа хамтарч ажиллах вэ те хүнээс үг даад сурах те тэсвэр хатуужилтай байх. Тэр одоо баг талбай дээр гараад нэг тоглолт явхад тэрний ард маш их цаг хугацаа зарцуулсан байгаа. Тэр баг хамт олон гар нийлж ажиллахын тулд дээрээс нь бас хамгийн чухал зүйл нь нөгөө багт талбай дээр гарчаал одоо би гоё юмар энэ би гоё залмаар байна би гоё холбомоор байна тавталмаар байна гэл өөрийгөө харуулад байдаг тийм спорт биш. Ерөөсө багийн тоглолт явдаг. Яаж явбал одоо тэр манайх оноо авахаар энэ хаана хин бэ гэдэг тэр багийн тоглолт нэр анхаардаг учраас тэр нь айгүй гоё санагддаг. Багаараа хамт урагшилдаг. Ер нь л тэгээд хүн ганцаараа юмаа хийгээл урагшлаад яваад иж болно л доо мэдээж болохгүй яг. Гэтэ баг хамт олноороо тэгээд ижил сонирхлоороо хамтдаа урагшлах юм бол тэр илүү үнцэнтэй дээрэс нь бас илүү хурдтай явдаг. Тэгэхээр тийм багийн тоглолтууд дээр бас илүү гоё санагддаг. Тэгэхээр спорт эмэгтэй хүмүүсийг ингээд сонирхохоор те ялангуяа ээжүүд яах юм бэ уусгаар чинь булчинтай болоод ирээ мэддэгтгэл яах юм бэ хуруу гарна толно ингээл тэг хуруу мургаан нэрээ толгож ирсэн үү? Толгож л байсан. Тэр үед нь тэгээ ээж нь ерөнхийдөө яаж иймэрхүү зүйлүүд бас гаргаж ирсэн үү? Тэнгүүд нөгөө сагсан бөмбөгийн спорт ч өөрөө бас яг ингээд туулж тоглодог учраас бас эрсдэлтэй. Одоо волейбол бол хоёр торны хоёр талаас те тоглодог учраас харьцангуй цэвэрхэн. Сагсан бөмбөгийн спортын хувьд бол одоо бэртэл авах магадлал айгүй өндөртэй. Өөрөө өөрийгөө л ер нь л байнгын ингээд хамгаалттай те ундахтаа ч гэсэндээ яаж өвтөх мунах уу. Тэр талаараа бас илүү боддог байх хэрэгтэй. Тэгээд яг анх бол нийгэмд бол тийм юмнууд байсан. Одоо сагс тоглоод эхлэхээр эмэгтэй хүүхд та болчин иргэждэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд яригдчихсэн. Гэхдээ манай гэр бүлийнхний хувьд л ерөөсөө намайг ямар л тэмцээнд орно гин ямар л юмар хичээлнэ гин дандаа дэмжижээдэг. Тэгээ манай аав өөрөө бас сагсан бөмбөр хичээлдэг хүн. Тэгээд яг дагнаж хичээлдэг тийм үед биш ч гэсэн ерөөдөө сонирхогч. Тийм учраас бас айгүй их дэмжсэн. Дээрээс нь ер нь бол энэ нөгөө бизнесийн удирдлага санхүүгийн чиглэлийнхэн бол дандаа сууж ажилладаг. Тэгэхээр бид нар бас нөгөө хөдөлгөөний дутагдлалд орох магадлал айгүй өндөртэй. Тэгэхээр ер нь бол хөдөлдөг байх хэрэгтэй. Тэр тусмаа хэрвээ сонирхол нь байх юм бол байнгын хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гэдэг утгаараа л ерөнхийдөө бол намайг айгүй дэмждэг. За тэгээд тэр тэмцээний үед хуруу муруугаа тулгах, хөлөө эвгүй гიშгэх, цохиулах тиймэрхүү бэртлүүд бол мэдээж байдаг. Тэгээд тэр болгон дээр айгуу өөрийгөө тэгтээ хамгаалдаг л байхгүй бол бас эрсдэлтэй. Тийм. Тэгтээ манай гэр бүлийнхний хувьд бол байнга дэмждэг байсан учраас харьцангуй нөгөө сэтгэл тайван. Тэрнээс гэр бүлийнхний жиэстэ яах гэдэг юм бэ хад махад гэдэг. Тиймэрхүү шахалт дарамттай байх юм бол бас нэг ондоо. Тэгээ миний хувьд бол айгуу гоё ер нь л хүрээлэл дунд сайхан гэр бүлийн уур амьсгал дунд ингэж өсөж хөгжиж байгаа учраас тэрэндээ айгуу их талархдаг. За маш их баярлалаа. Түрүүн бас нөгөө хэлжсэн тийм манай аав ээж хоёулаа санхүүгийн хүмүүс бас санхүү эдийн засгийн дээд сургуулийн бүтээгдэхүүн гэдэг чинь. Тэгэхээр хоёулаа нь яа боёо санхүүч юу эсвэл бас бизнес удирдлагаар төгснө үү?
За тухайн үед нөгөө санхүү эдийн засгийн дээд сургуулахад Нябо эдийн засагч гээд тосолсон мэргэжлэр төгсдөг байсан. Эхлэн бодогч эдийн засагчид одоо л бид нөгөө тусдаа салцсан мэргэжил байгаа. Тэгээ манай өвчийн хувьд бол хоёулаа Нябо эдийн засагч мэргэжлэр санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Тэгээд одоо л манай аав аудитор ажиллаж байгаа. Ээж эдийн засагчаар ажиллаж байгаа. Энэ бол хоёулаа л бизнесийн салбараар яг мэргэжлэрээ ажиллаж байгаа хүмүүс аа. Тэгвэл бас одоо хичээл дээр ч юм уу би даалгавар дээр мэдэхгүй юм байвал аав ээжээсээ бас дэлгэрэнгүй гоё асуух тийм боломж нэгддэг. Эсвэл нөгөө нэг багшийн ээж авдаг хүмүүс юм асуухаар чинь зааж өгдгөө маа гэж өөрөө сурмор гэж арчдаг гэл нэг тиймэрхүү юмнууд бас байдаг шүү дээ. Тийм байдаг уу яадаг уу? За гоё асуулт байна. Тэгээд манай гэр бүлийн хувьд бол яг аав ээж хоёр бол миний хувьд одоо хамгийн гол ингэж рүүл модель гэдэг чтэй харж явж байгаа хүмүүс. Тэгээд одоо аавын хувьд бол яг л Нэхлэн Модогчийн мэргэжил учраас аавтайгаар нь бол нилээн одоо мэргэжлийнхаа хувьд ярилцдаг. Одоо яах вэ хүү тэ нэгдүгээр курсээс ахуулаад ер нь бол аавтайгаа айгүйх мэргэжлийнхаа чиглэлээр бол ойр байсан. За ээжийн хувьд бол ер нь бол яг эмэгтэй хүн ямар байх хэвтэй юм те ээж хүн ямар байх юм тэр талаасаа илүү үлгэр жишээ авдаг. Тэгээ манай ээжийн хувьд бол яг аав айгүй толгой сайтай, мэт зуртай. Тэгээ ээж бол нөгөө уран зохиолын найруулга, тэр монгол хэл бичиг талтай айгүй сайн. Тэгээд ер нь бол хичээл дээр бол ааваасаа л багангаас эхлээл ингээд аавтайгаа айгүй ойр юм асуучдаг. Тэг мэрэгжлийн хүрээнд ч гэсэндээ аав ерөнхийдөө бол асууж тодруулах юм юу вэ те аудиторын чиглэлээр ч гэсэндээ байнга тусалж дэмждэг. За яг тэр бичиж найруулах ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол яалтчгүй тэр ээжийн л ерөнхий чиглэл бол яг орцсон байждаг. Ээжийн тэр бичиж байгаа юмны найруулга ямар вэ? Минийх бас яг шингэцэн явж идэг. Тэгэхээр тэрнээс яг нөлөөлсөн болол гэж боддог. Тэгээд миний харж хүндэлж хайрлж явдаг одоо хамгийн том хоёр хүн маань л байна да. Ташрамд нь хэлэхэд ээж авдаа хайртай шүү. Дээж одоо тэгээд аав ээжийн ачиг хариулныг бол тэр бол мэдээж баршгүй зүйл те. Ямар ч сайхан зүйлийг хийгээд тэрийг бүр ингээд тултал нь хариулна гэж бол байхгүй. Гэхдээ ямар ч ясан санааг нь зовоохгүй да сурж байгаа юмдаа эзэн болоод тодорхой хэмжээний амжилт гаргаад гээд эрүүл саруул байгаад явж байгаа нь ерөнхийдөө бол тодорхой хэмжээнд ачийг хариулаад явж байгаа гэж боддог. Тэгээд ирээдүйд бас тэр нэг илүү зүйлийг хийж бүтээгээд те илүү сайн сайхныг харуулахыг л зорж байгаа. Нэр бас одоо гэр бүлээр одоо ингээд санхүү те эдийн засаг ябо аудитор байхаар одоо миний хувьд одоо удирдлагын бүртгэл ингээл үзэлгээд зохингууд нэг юм аваад за энэ яг өөр бүтээ өөрөөгөөч тийм авч юу яг нэм өөртөг яаж шингэж юу нэг өөр ашиггүй зардал гаргаад байна уу эсвэл яг энэ бичээнийг одоо 3,000-аар авч ирснээс нэг яг эрүүл мэндийн хэрэгтэй юм манжин одоо хулуу ч юм уу энэ аваа хоол хийгээд идвэл хэр зөрөө гарч байгаа үлээ яаж байгаа үлээ аль нь илүү чанартай юу болж ингээд яг хичээлээ ингээд бас яг ингээд өөр шиг чинь ингээд хийгээл яваад ангууд яг тэр хүндээ өөрөө ингээд ороод яг ийм байна уу тийм байна уу гэж бас нэг ингээд идэг юм шиг надад сүүлийн үед өөрт маань тэгж ажиглагдсан. Тэгэхээр танаа гэр бүлээр бүр эцэг тэг гэр бүлээр одоо ингэ санхүүгийн юм байнгут хэрэг санхүүгийн сахилга баттай за энийг аваад яах вэ юм уу те мөнгөө ер нь цаашаа хоримтлуулах хэрэгтэй энэ нь бол үр ашиггүй юм байна гэсэн нэг тиймэрхүү зүйлүүд бас ажиглагддаг уу яадаг вэ. За өөрийн хувьд л айгүй гоё бүр хичээлдээ бүр гүн ингэж орж ойлгож байна тий. Тийм манай гэр бүлийн хувьд бол харьцангуй бас айхтар тэгэж үнэлэмж хийгээл те бодоод байдгүй. Гэхдээ яалтчгүй нөгөө нэг санхүүгийн хүмүүс ялангуяа манай ээж эдийн засагч те эдийн засагч хүн ч нөгөө өөрөө ирээдүйн төсөв төлөвлөгөө боловсруулалтын дээр илүү суудаг. Тэгээ тэр ч утгаараа ер нь бол бага ахын л ингээл айгүйх одоо чагсаал гаргадаг. Тэгээ зарим айлууд ч гэсэндээ яг тийм байдаг бах. Одоо юу авах уу хэдэн төгрөгийн одоо ингээд зарцуулт хийхдгээр байна гэд төсөв баг ингээд гэрийнхаа төсвийг боловсруулад байдаг. Тэгээ тиймэрхүү юмнууд аль байдаг гэсэн. Тэр нь одоо бас манай ихч бит хоёрт бас тодорхой хэмжээнд өвлөгдөд явж байгаа. Гэхдээ яг ингээд байн одоо ингээд бүх зүйл дээр ингээд мэрэгжлийн хандлагыг гаргаад байныг бол бас хэцүү. Тэгээ ажил амьдрал гэдэг шиг те. Тэгэхээр санхүүгийн хувьд бол мэдээж бүх хүмүүс бас аривч хямгач те. Зөв зөвхөстэй зүйлдээ зарцуулдаг байх хэрэгтэй. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол яг хуу гэр бүлийн зайлшгүй хэрэгцээндээ болол зарцуулна. Дээрээс нь одоо ингээд зарцуулах шаардлагатай зүйлүүдтэй ер нь
зарцуулаад ер нь зарцуусны хэрээр эргэж тэр нь орж ирдгээ гэж ер нь бол боддог. Тэрийг мэдээж зөв зохистой зүйл зарцуулж иж орж ирдэг. Тэгээд байнга ингээл байхгүй гэдэг ч юм уу те ер нь дараадах юм бол тэндээс ямар нэгэн үр өгөөж ирдгүү гэж ерөнхийдөө бол боддог. За манай ярилцлага ерөнхийдөө өндөрлөх тийшээгээ хандж байна. Ингээд сүүлийн 2 асуултын өөрөөс чинь асууя. Хэрвээ одоо нягтлан бодогч гэдэг мэргэжлийг сонгоогүй байсан бол ямар мэргэжлтэй болох байсан бэ? Сая яг подкастын ихэнд ангаах хэлжсэн. Тэгээ ангаахыг оролцуулахгүйгээр ангаах болон нягтлан бодохыг оролцуулахгүйгээр одоо хэрвээ өөр мэргэжлээр сурах байсан бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ? За яг асуулт асууж байхад нь за тэгээ хүний хэмжээр одоо мэдслэн хэмжтэл явж байгаа байх шиг дотроо бодож илаа. Тэгээ хэрвээ яг Нябо ангаахыг сонгоогүй байсан бол одоо магадгүй урлагийн салбарлага бас оролцох байсан байж магадгүй. Тэгээд өөрөө ерөнхийдөө бол айхтар нөгөө хичээлдэг биш ч гэсэндээ бүжиглэх сонирхолтой. Дээрээс нь ерөнхийдөө бол тэр жүжигчний ур чадвар, театрын салбарыг ер нь бол айгүй хүндэлж биширдэг. Тэр чутгаараа хэрвээ зориг гарсан бол урлагийн салбар дотор бас хөш үзэж явах байсан байж магадгүй. Тэгээд өөр тохиолдолд бол тэгээд ангаах дотор л бас явж явах байсан баг та. За дараагийн асуулт гэх юм бол одоо нэмж өөрийгөө яг аль талаас нь илүү хөгжүүлэх гэж бодож байгаа үе одоо сүүлийн үеийн дата аналист ч юм уу тий код бичих гэл энэ дээр гэл янз бүрийн юм гарч ирж байна. Энэ шиг нэмээд бас юу гэж басэн сурчий гэж бодож байгаа вэ? За баярлалаа. Хамгийн түрүүнд бол хилээ сайжруулах айгуу чухал гэж бодож байгаа. Дотооддоо хаанч ажилласандээ гадагшаа ажилласан ч гэсэндээ одоо хил бидний хувьд айгуу чухал болсон. Тэгэхээр ер нь бол боломжтой л болол чадах чинээгээрээ хэл ер нь сурч явах хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө хувьд бол хэлний чадвараа бас сайжруулахыг бол эрмэлздэг. Шинэ хэл сурахыг ер нь бол хүсдэг. За хоёрдугаар нь гэх юм бол мэдээж мэргэжлийнхаа түвшинд цаашаа шат ахихыг бол хүсэж байгаа. Аудитор бол аудит одоо тэгэл төгсөөл цаашаа мэргэсэн болно тий аудиторынхаа зэргийг авна. Цаашаа магадгүй татврын мэргэсэн болж болно гэд. Энэ бол ахих зүйлүүд бол зөндөө байгаа. Тэгээ сурч мэдэх зүйл зөндөө байна гэдгийг бол ер нь сая олимпиадад бэлтгэх явстаа бүр яана юу сурж исэн бэ гэж бодтлаасан. Тэгэхээр сурах зүйлүүд бол зөндөө байгаа. Тэгэхээр мэргэжлийнхаа хувьд бас ахаад цаашаа SSC зэрэг эсвэл одоо олон улсын төлөөнд суурьгдсан дотоод аудиторын зэрэг ч юм уу тиймэрхүү байдлаар бас мэргэжгийг бол зорж байгаа. За тэгээд хамгийн сүүлийнх нь гэх юм бол өөр ялтчгүй нөгөө чөлөөт сонирхлуудаараа бас хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө байнга суудаг учраас за магадгүй сакс тоглодог тий. Дээрээс нь миний хувьд нөгөө нэг хурд хүчний спортууданд аягүй сонирхолтой. Тэнгүүд нөгөө байд харваа эсвэл нөгөө уламжлалт сур харваа ч юм уу тиймэрхүү нөгөө хүчний спортууд сур харваа тийм харвааны төрлийн юмнуудад бас илүү сонирхдаг. Тэгээ тийм болохоор хэрвээ боломжтой болол бас тийм шинэ спортоор бас өөрийгөө хөгжүүлэхийг сорихыг бас хүсэж байгаа. Тэгээд уур чадвараас гадна бас өөр зүгээр ирээдүйд нэг зорж байгаа зүйл нь гэх юм бол миний хувьд ном бичгийг ер нь бол мөрөөдөж байгаа. Тэгээд тэр нь одоо мэргэжлийнхаа чиглэлээрч байх юм уу эсвэл уран зохиолын чиглэлээрч байх юм уу тэрийг бол одоогоор мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн ирээдүйд ном бичиж одоо хэвлэлт нь гаргаад тэр нь хүмүүс тодорхой хэмжээнд үр өгөөж өгөөд тиймэрхүү байхыг ер нь бол зорж байгаа. Тэгээд хизээ нэгэн цагт энэ мөрөөдөлтөө бас хүрэх байхаа гэж бодож байна. Хүрхийн сайхан эрүүлээд идэгшүүлье. За маш баярлалаа. Ингээл яриад янгоотгүй ингээл ярианаас нь ургаал гоё асуултууд гарч ирээд байна л та. Тэгэхээр ном бичэндээ ном унших бас их дуртай юм байна гэж зарагдаж байна. Тэгэхээр дуртай зохиолч нь хэм бэ? Бас одоо оюутнуудад маань заавал өөртөө таалагдсан одоо гоё уншаад үзэрэй гэсэн тийм 3 номыг ингээд санал болгоол ямар номыг санал болгох вэ? За баярлалаа. Тэнгүүд одоо яг хувь хүний онцлогоос хамаараад өөр байгаа юм л та тийм уран зохиолын ном байна. Эсвэл хувь хүний хөгжлийн ном байж болж байна. Тэгэхээр яг энэ нөгөө нэг санал болгох гэдэг зүйл дээр бол бас харьцангуй хязгаарлалтнууд болчдөг. Магадгүй би ингээ нэг ном санал болгочтой тэр нь тухайн хүний хувь хүний онцлог зан чанарт нь ондоо тусаж болдог. Тэгэхээр тэр тал дээр бол би нэг хүмүүст одоо яг за энийг уншаарай энэ гоё шүү, энийг л унших хэрэгтэй шүү гэж бол хэлдэггүй. Тэгэхээр ер нь бол ном уншихад хамгийн зүгээр гол анхаарах зүйлүүд нь гэд хэлэх юм бол эхлээд өөрөө ямар сонирхолтой байна ямар чиглэлээр
одоо сонирхож байна. Тэрийгэ тодорхойлчих хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн дараагаар яг тэр чиглэлийн нэг уран зохиолын номоо ч юм уу, хувь иргэдний хөгжлийн номоо бариад унших хэрэгтэй. За тэгээд ялангуяа уран зохиолын номн дээр зарим номнууд эхэндээ ингээд жоохон явахгүй байгаад байдаг шүү дээ. Жоохон ингээд залхуу урж мөрөд. Яг тийм тэр хэсэгтэл ингээд гүрийч хэрэгтэй. Тэгээ яг номч юм бол ер нь тэгээд аяандаа ачдаг. Тэгээ би ерөнхийдөө бол уран зохиолын номуудад илүү дуртай. Тэгээл одонгийн Төдөгван бас голуудад илүү дуртай. Аюур зааны номуудад бас дуртай. Тийм бол хувийн хөгжлөөс илүү уран зохиолын номуудыг л илүү сонирхож уншдаг. Гэхдээ ингээд ярихаар нөгөө нэг зарим хүмүүс яана би ном унших дурггүй штэ гэд бас тийм юмнууд их байдаг. Тэрэнд бол нэг тийм хямрат ч юм уу те эсвэл өстө би уншдаггүй штэ гэд ингээд ах юм бол байхгүй. Тэгээ сүүлийн үед подкастууд гарч ийн те сонсдог номнууд бас гарч ийн. Эсвэл ингээд өөр зүйлээс бас ингээд мэдлэг олж авдаг байж болж ийн те. Тэгэхээр өөр өөрсний тийм нөгөө хүн болгоны онцлог байгаа учраас хин нэгэн хүн ийм юм дуртай байна. Би тэрэнд нь дурггүй байлаа гэд ерөөсөө өөрийгөө доош нэг ч юм уу те гоожлох бол хэрэггүй. Тийм зүгээр ном уншсанараа яг нөгөө бичгийн чадвар дээр ч юм уу те өөрийнхөө илэрхийлэх чадвар дээр илүү сайжирдаг болов гэж боддог. Тэгээд нөгөө үйл явцыг ер нь бол уран зохиолын ном дээр ялангуяа ингээд нөгөө төсөөлөд явж байгаа шүү дээ. Ер нь бол бүх зүйлүүд ингээ оюун санаанд нургаа явж байгаа. Тийм тэр утгаараа бас нөгөө илүү гоё яадаг. Сонсдог одоо номноос илүү өөрөө унших нь илүү гоё санагддаг. За ингээд бидний одоо урилгыг хүлээж аваад өөрийнхөө олж мэдсэн тэр зүйлүүдээс харамгүй ингээ хуваалцсанд маш их баярлалаа. Ингээд таны цаашдын хичээл, сургалт, ажил хөдөлмөр, ирээдүйн карьер бүх зүйлд нь маш гоё аз жаргал, амжилт бүх зүйл ингээ өрөөё. За ингээ баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд энэ хүртэл бас миний яриаг хүлээцтэй те төвчээртэй сонссон бүх сонсогчдод баярлалаа. Тэгээд миний ярьсан зүйлээс одоо таалагдсан зүйлүүд байгаах, санал нийлэхгүй зүйлүүд ч гэсэн байгаах. Тэгэд би яг өөрийнхөө санхүү эдийн засгийн сургуульд 4 жилийн хугацаанд суралцахдаа ойлгосон те олж мэдсэн тэр туршлагуудаасаа хуваалцлаа. Тэгээд та бүхэн бас авах гээхийн ухаанаар хандараа гэж хэлмээр байна. Тэгээ бас намайг энэхүү подкастнда урьж оролцуулсан Монгол Оюутан подкастын хамт олондоо болон хөтлөгчдөө маш их баярлалаа. Тэгээд одоо харамгүй магтаалуудыг бас хайрлалаа. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхний ажил болоод сурлага бүх зүйлд нь амжилт хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. За бидний яриа Монгол Оюутан подкастта бас үргэлж хамт байдаг байнгын сонсогч нартаа бас маш их баярлалаа. Та бүхэн манай подкастн дээр санал зөвлөмж юмж байвал комент хэсэгт шууд бичих боломжтой. Бид нэр хүлээж авах болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баяртай.